Сайн байцгаана уу сонсогчд болон үзэгчдээ тархины халлаас нэвтрүүлэг подкастын шинэ удирлын дугаар та бүхэнд хүрч байна. Энэ удирлын дугаартаа өөрийнхөө сэтгэл зүйг ажиглах нь гэсэн сэдвийн дор цоврал нэвтрүүлэг подкастуудыг та бүхэнд хүргэх гэж байна. Мөн та бүхэнд нэг дуулгах шинэ мэдээ байна. Энэ нь нэвтрүүлэг подкаст маань сар бүрийн 15:30-нд та бүхэнд Хэмнэл радио 91.7 болон тархины халлаас хуудасуудаар хүрэх байгаа. За энэ удирлын эхний дугаартаа юуны талаар ярих гэж байна гэхээр бидний гаргаж байгаа зан ааш яагаад өөр байдаг талаар ярилцахаар зочин өрсөн байгаа. За урилгын маань хүлээж авч ирсэнд баярлалаа. За сайн бацгаана уу, баярлалаа. За тэгэхээр хоёулаа подкаст нэвтрүүлгээ эхлэхээс өмнө өөрийгөө та танилцуулахгүй юу? Намайг Баасан Дорж гэдэг. Сэтгэл судлаач мэрэгчлээ. Гэхдээ давхар бас философч мэрэгчлээ. Тэгээд одоо Мойсийн философийн судлалын тэнхимд багшилдаг ийм хүн байна. За тэгээд таны нөгөө гаргасан ном болон судалгаа хийдэг, хичээл заадаг чиглэл нь бие хүний сэтгэл зүй гэдэг чиглэлтэйдэг тийм. Тэгэхээр тийм учраас би өнөөдрийн сэдвтэ тохирогдсож байгаа гэж бодоод урьсан байгаа. Тэгээд бидний дунд нэг ийм яриа ингээд байна л да. Одоо энэ хүн ингээл айгүй амархан ууралцдаг тий. Тэгэхэд энэ хүн айгүй тайван байдаг. Ерөөсөө би баг ууралж ахыг харж байгаагүй ч гэдэг юм уу. Бас аав ээж нь нэг ийм хүн байсан. Өвөө эмээ нь ийм хүн байсан. Тэгэл яг дуурайчжээ энэ хүн гэл ярьдаг. Тэгэхээр зан ааш гэж бидний яриад байгаа зүйл ер нь ингээд төрмөл юм уу? Хүн орчноосоо суралцдаг зүйл юм уу гэдэг талаар ярилцаад эхлэе. Зүгээр зөвхөн хувь хүн дээр ярихаар айгүй илэрхий үнэн л байгаа юм л да. Илэрхий үнэн гэдэг нь төрлөх тодорхой хүчин зүйлсэж байгаа орчноосоо сурдаг ч юм байна. Тэгээд энэ хоёрын аль нэг нь бүр амар урдан тавих ч юм уу тодорхой зан төлөвн зөвхөн ингээд олоод сураад авсан гэдэг ч юм уу тийм ингэж үзэх бол асуудалтай. Гэхдээ яг судалгааны түвшинд гэх юм уу сэтгэл судлал дээр одоо нөгөө илүү төрлөх хүчин зүйлийн арай биологийн талын хандлагынхаа авч үзэх гээд байгаа шүү дээ. Нөгөө талд нь болохоор нөгөө нийгэм танин мэдхгүй талынхан гэдэг ч юм уу тийм суралцгын талын онцлдог. Аль бол онлон айгүй үндэслэлтэй тэгээд нэлээд нарийн болоод хөгжсөн гэх юм уу. Тэгээд хэдүүлээ яг нөгөө биологийн талаас нь эхлээд аваад үзвэл за нэгдүгээр хувьслын сэтгэл судлал гэдэг юм байна. Одоо эн чинь хүн наандаж эрэгтэй эмэгтэй хүүснээсээ хамаарат хувьслын механизмынхаа дүнд тодорхой өөр зан чанаруудтай болохоос аргагүй гэсэн нэг юм онлож болж байгаа. Дахиад өөр зан үйлийн генетик гэдэг салбар байна. Яг нөгөө тодорхой зан чанарууд дуудамшаад идэм үү үгүй юу? Дахиад физиологийн үүднээс одоо тархины тодорхой илрэл үйдэг ч юм уу? Одоо тодорхой нейротрансмиттерүүд эсвэл нөгөө даавар маавар янз бүрийн иммунтэй холбоотой зан чанар яаж төлөвшөөд байна вэ гэдэг талаар ярьдаг нөхдүүд байна. За тэгээд нэг жоохон задлаад утгаа явуулчих гэж бод. Генийн талаас одоо зан үйлийн генетик дээр удамших чанар гэх юм уу heritability гэдэг нэг ойлголт байгаа. Гэхдээ энэ ойлголтыг бид нөр хувь хүн дээр юусоо тавьдаг. Энэ өөрөө статистик үзүүлэлт гэхгүй. Статистик үзүүлэлт дээр дийлэнхтэй юм нөгөө датагаа юунаас цуглуулдаг. 1/9 ихрүүд, за заримдаа 2/9 ихэр юусэн ч болно. Эсвэл нөгөө төрөл ойрхон хүмүүс байгаа шүү дээ. Нэг удмын ийм хамаатан саднууд. Тэгээ илүү ойр хүмүүс нь илүү төстэй зан чанартай холдох тусмаа зан чанар нь өөр болох ёстой гэдэг ч юм уу тий. Нэг ийм логикийг ашиглаад датагаа цуглуулж болж байгаа. Эсвэл нөгөө үргэлмэл хүүхдүүдийг ашиглаж агаад тис ийм нэг аав ээжээсээ биологийн эцэг гэхээсээ тис өөр орчинд өссөн мөртлөө адилхан байгаа гэвэл тэнд нэг зан чанар удамшиж яах гэж үзэх гээд шүү дээ. Гэхдээ яг нэг түрүү хэлсэн хувь хүн дээр шууд болох гэдэг асуудалтай. Тэгэхээр ийм их дата цуглуулж байгаа. Энд чинь нөгөө тодорхой зан чанарт нь орчноос нөлөөлж болох хүчин зүйлсээ нэг тооцоод удамшлын гэж хэлж болох. Энэ нь их дийлэнх судалгаан дээр гэх юм уу амар нөгөө генийн бүтцийн хараад байна гэхээс илүү зүгээр л энэ хоёр их хэрэм чинь ген төстэй байгаа гэдэг логик л ашиглаж судалгаа хийж байгаа байхгүй. Тэгээд яг тодорхой төврийн тэдэн хувьд нь энэ бол энэ зан чанар удамших чанар өндөртэй гэж гарч ийн гэдэг ч юм уу тийм нэг юм. Тэгээ бид нөгөө хамаарлын шинжилгээ гэдэг ш корреляц 0-аас 1-ийн хооронд дутагтай байдаг. Яг тэрнтэй төстэй байдлаар heritability гэдэг нэг үзүүлэлтийг 0-аас 1-ийн хооронд дутаг оноогоо 0.5-аас өндөр байвал удамших чанар өндөр байна гэл ингэ ярьждаг.
яг шууд зан төлөвтэй холбоотой биш удамшлаа ийм удамших чанар хамгийн өндөртэй гэж тооцогддог нэг шинж биеийн өндөр байна л гэдэг байгаа. Гэхдээ мэдээж эн чинь нөгөө идчихжээл яаж юм гэдэг нь нөлөөлж таарна шүү дээ. Гэхдээ маш өндөр хувь нь 80-аас 90% тач гэдэг үлээ тий. Удамшлаас хамаарч ийн гих гээд байдаг. Яг нөгөө нарийн ийм генийн бүтцтэй ороод ирэхээр нөгөө төрөмгийн зан чанарыг тодорхой нэг гентэй холбох гэдэг ч юм уу тий нэг иймэрхүү судалгаанууд мэдээж хийгддэг ийм тайлбарууд ч гэсэн байдаг. Гэхдээ энэ нь өөрөө жоохон төвөгтэй байгаад байдаг. Нэг ийм зан чанар мандрыг ганцхан генээр тайлбарлана гэхээр одоо наандаж бүр хүний үсний өнгө, нүдний өнгө энийг хүртэл ганцхан генээр тайлбарлахад хэцүү дандаа одоо юу олон гений хослолоор тайлбарладаг болж таараад байгаа байхгүй. Тэгээ энийг дагаа молекулын генетик гэдэг юм хөгжөөд явцсан. Молекулын генетик гэдэг нь сайн хэлж байгаа. Одоо атом чинь бол дангаараа байгаа нэг л хэсэг шүү дээ. Молекул атомууд нийлэхээр молекул болдог шиг яг нөгөө олон генүүд нийлээд эн чинь нэг юм гений молекул нэгдэл болж байна л гэсэн үг байгаа байхгүй. Тэгээ гений хослолууд хүнд яаж нөлөөлд юм бэ гэдэг талаар судалж байгаа. Гэхдээ бид нэр саяхныг болтолч гэх юм уу да ер нь ген гэхээр октоос өөрчлөгддөггүй орчны нөлөөг авдаггүй цаанаасаа л ингээд тогтцсон юм гэж үздэг байсан. Тэгсэн чинь эпигенетик гэдэг салбар хөгжөөд эхэлсэн. Эпигенетик нь яадаг вэ гэмгүүт орчны нөлөөнөөс болоод хүний генийн бүтц бол яг хэвэндээ. Гэхдээ хэвэндээ байхдаа зарим нэг ген нь унтраад зарим нь арай илүү хасаж идэвхжээд идэг тийм юм болж байгаа байхгүй. Тэгээд багтаа их стресс дүртдэх ч юм уу эсвэл тодорхой нэг өөр үйл явдлууд байна шүү дээ. Тэр үйл явдлуудтай ингээд нэг уралд ороод тахаар гэх юм уу тий харилцан үйлчлэлд ороод тахаар яг энэ ген аль нь идэвхжих аль нь идэвхжихгүй байхын гэдгийг шийдэгддэг болж таараа. Тэгээд ген хүртэл айгүй хувьсантай юм болоод болчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ нөгөө төрөвчийн хэлдэг цэвэр төрлөх ер нь л хүний онцлог бүр маш биологийн шинжтэй энэ өндөр гэдэг юм байсан ч хүртэл цэвэр төрлөх эсвэл цэвэр юм нэг орчноос гараад явж байгаа гэж үзэх нь бол асуудалтай болж таарах. Дараагийн нөгөө нэг бүлэг нөхдүүд нь хувьслын сэтгэл судлаачид байгаа тий. Дарвины онолыг ашиглаад байгаль дээр байгаа юм ерөнхийдөө зан төлөвдөр гингүүт бидний зан төлөв явж байгаа юм чинь дандаа нийгэмтэй л холбоотой юм байгаа шүү дээ. Соёл моёл хүний бүтээсэнтэй холбоотой. Тэгээ энэ донд яадаг юм бэ гэдэг тал. Яг хүмүүс ягаад нэгдээ ийм зөөлөн ханддгийг нэгэндээ анхаарал хандуулна гэдэг талаар ярьж болж байгаа юм л да. Дахиад нөгөө хувьслын онолж угаасаа хүн амьд үлдэж үр удмаа үлдэхийн төлөө явж байгаа гэдэг шүү дээ. Эндээс гадна сүулт нэг юм нэмэгдчихэж байгаа нь ижил төрөл зүйлтнүүдэд хамгаалаад өөртөө төстэй генийг бас үлдээхийн тулд ингээд ижил төрөл зүйлхний хамгаалдаг гэдэг юм яриад байгаа байхгүй. Яг хөө тэгээ эндээс хүн яагаад эмпатитай болцсон гэдэг ч юм уу тий нэг ийм юмыг ингэж тайлбарлах гэж үздэг. Гэхдээ дийлэнх юм нь бол хүүсийн ялгаан дээр болох гарах гадах шиг байна. Тэгээ нэг сонирхолтой онолгоо нь эрэгтэй эмэгтэй хүмүүс яагаад ялгаатай гэдгийг ялангуяа бэлгийн хамтрагчаа сонгоход байдаг ч юм уу. Эмэгтэйчүүд болохоор юу яаж байгаа шүү дээ. Ураг төлөвлөлтөд хамаагүй хөрөнгө хүч нөөцөө зарцуулаад байгаа байхгүй. Эр хүүснүүд болохоор зөвхөн ингэж нэг эр бэлгийсээр хангахтал боломжтой гэдэг. Тэгэнгүүт хөрөнгө оруулах хэмжээ нь хамаагүй бага. Тэгээ энэ чинь нөхдүүд нэг юм эрэлт нийлүүлэлттэй онол шиг юм яриад байгаа байхгүй. Хөрөнгө илүү их оруулдаг нь одоо хамтрагчаа сонгохдоо өндөр шалгуур тавьдаг. Тэгсэн чинь хөрөнгө бага оруулж байгаа нь болохоор угаасаа тийм өндөр шалгуур авахгүй зүгээр л нэг юм боломжийн багтлал. Тэгэнгүүт өндөр шалгуур тавьчихаар чинь энэ нэг өрсөлдөө айгүй хүсгээд байгаа биз. Нэг юм нийлүүлэлт нь бага болох гэдэг юм шиг. Тэгэнгүүт ийм эр хүүснүүд хоорондоо айгүй өрсөлдөж тэмцэлддэг гэдэг ч юм уу. Тэгээ ингэнгүүтээ энэ логик нийгэмдэр болгонгууд ердөөд бол нөгөө илүү статустай анхаарах хэрэгтэй юм гэдэг ийм юм ингээ ярих гаддаг. Гэхдээ нөгөө талаас нөгөө феминист хүмдүүд ч гэсэн гараад ирж шүү дээ. Энд чинь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгааг тийм үндэслэлтэй биш тайлбарлаж байна. Бодит дээр нийгэм соёлын орчин чинь тис ондоо ийм амар ялгаа байгаа тахгүй гэдэг ч юм уу тий. Ингэж хүмжилдэг талууд байна. Яг тэгээд юутай ч хувьслын онол би хувийн зүгээс бол
яг ингээд нэг энэ тайлбарууд гоё ажиллаад байна гэхэд жоох хэцүү ингээд хүчээр чигч оруулаад байгаа юм шиг санагдаад идэв байхгүй. Тэгээ нөхдүүд бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харгалтын төрлийг хүртэл ялгсан байна. Эрэгтэйчүүд болохоор яг нөгөө хүүхэд нь өөрийнх нь үгүй юу гэдэг эргэлзэх боломж айгүй өндөр байдаг гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр юуг илүү харагддгүү гэсэн чинь хамтрагч нь өөр хүнтэй бэлгийн харилцаанд орж ивэл илүү харагдт юм байна тэр гэдэг. Тийм судалгаанууд яваад байгаа. Тэгээ хэд хэдэн өөр соёл дамжсан тийм судалгаанууд хийгээд бүрэг түн давтагдаад байна гэж байгаа байхгүй. Тэгээ эмэгтэйчүүд болохоор яг хүүхдэд хамгаалах урт хугацаанд нөгөө нэг ингээд туслах хүн хэрэгтэй болох гэдэг шүү дээ. Тэгэнгүүт хардж байгаа шалтгаан нь бэлгийн харилцаанд орж байгаа явдал биш. Өөр хүнд чин сэтгэлээсээ дурлж байгаа, татагдж байгаа явдлыг илүү харддаг энэ төргээд. Гэхдээ яг би хичээлийн дундор нэг ангийнхан дээрээ ингээд туршилт хийж үзэж байгаа байхгүй. Та нар яг алийг нь илүү хардах уу гэсэн чинь энэ судалгааны үр дүн л тавтагдаггүй. Гэхдээ юутай ч хувьслын онол үнэхээр үнэн бол энэ нөгөө гений төр шиг аль нэг нь унтарч ингээд байгаа юм байхгүй. Яг л ийм айгу төрлөх байх болов гэж бодож байна. Хэрвээ үнэн бол. Нөгөө талд одоо зарим нэг зан чанарууд бид нэр аюу сайн мэддэг зан чанаруудыг тодорхой физиологийн илэрлүүдтэй их холбож судалсан. Минь дундаас экстраверс, интроверс хоёр байгаа шүү дээ. Дахиад невротизм буюу стресс мэтрэг байдал, сэтгэл санааны тогтворгүй байдал гэж хэлжүүлдэг. Дахиад өөр сөрөг сэтгэл хөдлөлт автомхай байдал ч гэдэг. Тэгээ энэ хоёр дээр бол хийсэн судалгаа аягүй их байгаа. Sensation seeking буюу юм нэг цочгоол хайгаал өөрийгөө догтлуулах хүчтэй мэдрэмж өгөх тийм юм хайгаад ах хандлагыг бас физиологийн юмар тайлбарлаж байгаа. Тэгээ нэлээд бол үндсэлтэй байхаар үнэмшилтэй тийм тайлбарууд яваад байгаа байхгүй. Нөгөө Ханс Айзенк гэдэг хүн байдаг. Энэ хүн бол зан төлөвийг тодорхойлох гээд пен гэдэг загвар гаргасан. Энд чинь psychotism, extraverse, neuroticism гэдэг гурван зан чанараар бид нэг мэдчихэд ер нь хүнийг нэлээд тодорхой ингээд баттай мэдэж чадна. Энэ гурав аягүй чухал зан чанар гэж үзээд байгаа. Гэхдээ нөхөр энэ загвараа гаргахтаа тухайн үед үс энэ 20 дугаар зууны дунд үе юм уу? Тэгээ яг жоохон 2 дугаар хагасын дунд үе юм уу явцал гол юмнуудаа хийж байгаа юм шүү дээ. Тэр үедээ бисэн биологийн ололтуудыг нэлээд ашиглаж байгаа л аль болох байж болох хамгийн биологи суртай юм зан чанарын модель гаргах гэж үзсэн байгаа байхгүй. Тэгээд тухайн үедээ бол жишээ нь экстравертүүд, интровертүүдийг энэ юугаар тархины идэвхжлэр ялангуяа ийм нэг тархины гадар дээр байгаа идэвхжлэр ингэж тайлбарлах гэж үзсэн байна. Тэгсэн яг нөгөө тархин байнга ингэж идэвхжлтэй байгаад идэг бол юм чинь нэг юм тогтмол ачаалттай байна гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт ийм хүмүүст гаднаас ийм цочрол ирээд тахаар улам мэдэрнэ шүү дээ, тий. Тэгэнгүүт ийм хүмүүс интроверт байх гэдэг. Цочрол бага авах гэдэг. Нөгөө экстравертууд болохоор ийм тархины тогтмол ийм идэвхжил нь арай бага байдаг гэж үзээд. Тийм болохоор ийм нэг цочролоо нэмэх гээд идэг. Тийм болохоор ингээл олон хүнтэй уулзаал шинэ юм туршиж үзээл энэ тэрүүгээр явах гал эсвэл бүр ийм чимээтэй орцсон цухах гад ч гэдэг юм уу тий. Ингээд идэг гэж байгаа. Гэхдээ энэ нь бас нөгөө биологийн гараа жоохон нотлог дагууллага юм л да сүүлдээ ингээ 90 он манд хийсэн судалгаагаар тэгэнгүүт нь мань хүн юугаа хөрчлөөд гэхдээ өөр нэг юм ажиглагдсан байна тэр судалгаагаар байнга идэвхтэй байж идэг юм нэг тогтмол юм биш хариу үзүүлэх байдлаараа интровертууд гаднаас ирсэн цочролд илүү хүчтэй хариу үзүүлдэг. Экстравертууд болохоор хариу үзүүлэх нь арай сул байгаад идэг гэдэг нэг юм ялгаа гаргаж аваад явсан гэх жишээтэй. Жишээ нь номын санд нэг юм туршилт хийсэн байна. Номын сандын төрийн танхимууд байгаа шүү дээ. Одоо хин хитэ хонд хийснийг ингээ мартчихад байгаа. Гэхдээ гол санаа нь болохоор номын сангийн янз бүрийн танхимууд байгаа. Оюутнууд суудаг. Зарим нэг нь илүү шуугантай, зарим нэг нь айгүй чимээгүй. Тэгээ сонголтыг харсан чинь экстравертууд чимээтэйгээ илүү сонгоод, интровертууд чимээгүйгээ сонгоод идэг. Өөр ингээд хичээл хийж явахдаа сонсож байгаа нэг юм сонсоод тэрнийхээ ингээд чимээг нь хянах боломж өгч байгаа байхгүй. Тэгэнгүүт экстравертууд чимээгээ чангалаад исэн. Интровертууд илүү соллоод исэн гэдэг. Тэгэнгүүтээ аль аль нь өөрийнхөө илүүд үзэж байгаа юм нэг чимээ биш үү? Энэ үн дотроо даалгавар гүйцэтгэхдээ гүйцэтгэл илүү сайн байгаад сонсож байгаа юм сольсон чинь аль альнийх нь гүйцэтгэл ижил хүнсэн гэдэг ч юм. Ийм физиологийн юмнууд л айгүй их. Сонирхолтой судалгаа их л байгаа. Невротизм болохоор бүр
эн чинь бол стресстэй холбоотой невротизм өндөртэй хүн байна гэдэг бол ерөн дийлэнхтэй стресстэй ингэ явж идэг. Сөрөг юм нэг үйл явдалд илүү анхаардаг. Тэгээ сөрөг сэтгэл хөдлөлт буюу ерөн гуниг, уур, түгшүүр гэх мэтчлийн ийм сэтгэл хөдлөлт амар хавтаад идэг. Сэтгэл санааны байдал нь нэг төлөөс амар огцом нөгөө рүү ингээ хувирч болдог гэдэг ч юм уу. Тийм ийм хүмүүсийг хэлээд идэг. Тэгээ яг стрессийн цаана байгаа физиологийн суурин симпатик мэдрэмжийн тогтолцоотой холбоотой. Симпатик чинь нөгөө нэг юм стресс үлээж аваад хүн зүгтаах юм уу нөгөө тулдах юуг бүрдүүлээ хариу үйлдэлийг нь идэвхжүүлж байгаа юм шүү дээ. Тэгээд симпатик мэдрэмжийн тогтолцоо нь невротизмтэй хүмүүст банк нэг юм илүү идэвхжэлтэй байгаа гэдэг юм байна л да. Энийг судлах бас айгүй сонир арга байна. Арсны доорх цахилгаан идэвхжил гэдэг юм байгаа даа. Электродерм идэвхжил. Тэрийг нөхдүүд яаж хэмждэггүй гэхээр хүний гарын алга хөлийн ууланд айгүй олон юу байгаа. Хөлсний болцоохоо явдаг. Тэгэнгүүт хэрвээ симпатик мэдрэмжийн тогтолцоо илүү идэвхтэй байгаа бол энэ ил хөлс гараагүй ч гэсэн доор нь ингээд нэг хөлс гарахад бэлэн ус ингээд нэг давстай ус ингээд идэвхжээд байдаг байхгүй. Тэгэнгүүт одоо электрод гэдэг төхөөрөмж алганых нь нэг хоёр талд ч юм уу ингээд тавьчихна. Эсвэл хөлийн болон дээр юм ч юм уу. Тэгээ нэг талаас нь цахилгаан жоохон гүйтэл өглөө. Тэгэнгүүт усаагаа бол эн чинь ингээд цаашаа нөгөөтгөн дээр гүйтэл нь очих хэрэгтэй гэсэн үг байхгүй тий. Хэрвээ идэвхжээгүй цаана тийм ус авахгүй байгаа бол дамжих гүйтлийн хэмжээ нь бага байна. Тэгээ ингээд тогтмол юм нэг гүйтлийн хэмжээ очих байдал нь буюу тэр электродерм идэвхжил невротизм өндөртэй хүмүүст илүү багт. Гих мэтчлийн юм байна. Гэхдээ физиологийн юм чинь заавал нөгөө төрөлхөө үгүй юу гэдгийг нь бид нэр шууд хэлэх боломжгүй. Хаяандаа яг амьдралын явцад бас энэ хүний бие чинь янз бүрээр өөрчлөгдөх боломж байгаа байхгүй тий. Тэгээ өөр орчны янз бүрийн нөхцөлж байна. Үнэхээр хүн янз бүрийн стресс үүсгэх нөхцөл дандаа амьдраад байгаа ч юм уу мэдэхгүй тий. Тэгэхээр ийм зүйлс байгаа. За тархитай холбоотой одоо тархины тодорхой хэсгийн идэвхжил, тархинуудын хоорондын холбоос тархины аль хэсгийн зузаан байна энэ тэрэг гэдэг ийм юм бас айгүй их яригдана. Тархич гэсэн айгүй хувирж өөрчлөгддөг, өөрийгөө өөрчилдөг гэдэг юм. Brain plasticity одоо тархины үеийн хатан байдал гэх юм уу нэг ийм ойлголт гарсан. Бид нөр 20 дугаар зууны их үе юм уу ич байт юм уу те ингээл 20 дугаар зуунд тархийг юу гэж боддог байсан гэсэн чинь төрөлхөөсөө нэг ингээд бий болцдог. Энэ нэг юм хөгжлийн цаанаасаа зурагдмал юм нэг хөгжлийн үйл явц зүй тогтолтой энэнийхээ дагуул явж идэг. Яг бүр юм органик гэмтэл мэтэл үүсвэл мэдээж өөр болно. Тэр үе тийм юм болчихгүй л бол өөрийнхөө явж идэг нэг өөрчлөгдөхгүй гэдэг юм байсан чинь тархич нь бүр аягүй өөрчлөгддөг юм болсон. Дээрээс нь нөгөө тодорхой нэг үйл ажиллагааг тархины нэг л хэсэг хариуцна гэдэг юм ярахад айгүй төвхтэй болсон гэж байгаа байхгүй. Бид нэр хуучнаас яг нөгөө Баракагийн төв, Вероникагийн төв гэж нөгөө хэл яриан хариуцсан юунод гээл төвүүд гээд ярьдаг. Яг үнэхээр бодит дээр жишээ нь Баракагийн төв гимтчих юм бол хүн ингээд нэг амаа хөдөлгөө ингээ ярахад хүндрэлтэй болчдөг байна. Гэхдээ Баракагийн төвийн үйл ажиллагааг гэдэг юм уу те тархины бусад хэсэг нь ингээ орлох боломжтой байдаг гэдэг байгаа байхгүй. Ингээд дасгал хийгээд үнэхээр ийм нөхөн сэргээх тийм үйл ажиллагаагаа сайн хийж чадах юм бол Баракагийн төвөнд гимтсэн ч гэсэн ингээ ярьж чадна гэх юм уу. Вероникагийн төв. Ийм юм нэгтсэн. Тэгээд Барака өөрөө бас угаасаа нэг хатуу зөвхөн ингэн гэдэг юм баггүй. Нөхөр бол өвчтнүүдний ерөн юм нэг гимтсэн хүмүүс ч юм уу үдсэн байгаа. Яадаг ч байсан тэр нэг хэсэгт нь гимтчихээр юу үүсээд байна гэдгийг мэдсэн. Гэхдээ хэл яриаг зөвхөн эн чинь хариуцсан шүү гэж бол хэлээгүй юм байл л дээ. Яшаа бид нөр өөр байдлаар ингээд тайлбарласнаас болоод жоох ингэж. Тэгээд жишээ нь ийм цус харуулттай хүмүүс дээр айгүй сонио. Бид нөр тархины ийм нөгөө зураглалууд айгүй хөгжөхөөс өмнө нэг юм кейс болсон байгаа байхгүй. Энэ brain plasticity-г нээсэн хүмүүсийн аав нь цус харваад ерөөсөө ингээд бие мийн ингээд саачаад мдэггүй болоод хэцүү болж байгаа шүү дээ. Гэхдээ маш их хүчин зоримолт гаргасан. Тэгээ эцэст нь зүг зүгээр алхахдаг болсон. Айгүй эрүүл чирэг болоод бүр 80 гараад ч үл ингээд нас ордог байхгүй юу. Тэгэхдээ
Ингэсэн чинь мань хүмүүс тарих мөрхийн дотор нь юу болж байгааг мэдэхгүй юм чинь тий. Ингээд тарихных нь үхсэн хэсэг нь сэргчлээ. Ингэж дахиж дасгал хийсээр байгаа гэдэг ч юм уу тий. Тэгээд бүр сүүлд нь тарихын ингээ үдсэн чинь цус хараад үхсэн хэсгүүд нь үхсэн хэвээр байсан. Зүгээр л бус тарихны бусад хийсэн ажиллагаатай хэсэг нь нөгөө тэгээд. Тэгэнгүүт тарих хүртэл юм айгу уяахтай юм болчихгоот цэвэрэг төрөлхөө гэж ярих чинь айгу асуудалтай болчихж байгаа гэсэн үг юм. Ингээл аль нийлээл ингээл яваал гэдэг. Оо саяны тарих дээр чинь бас яг нөгөө хүүсийн ялгаа гэдэг юм айгу юу яах гэдэг. Жишээ нь brain тарих чинь пластик шинжтэй юм бол эрэгтэй эмэгтэй тарих гэдэг юм байхгүй гэж ярьж байгаа хүмүүс ч. Яагаад гэсэн чинь одоо тэгээд эмпирикээр эрэгтэй эмэгтэй хүмүүс айгүй ялгаатай гэдэг дээр хит хитийн нэг юмнууд онцлж ярих гэдэг орон зайн баримжаа эмэгтэй хүмүүс муу жолооч гэдэг ч юм уу тий. Тэгээ яг нөгөө мат зайт ийм юмд эрэгтэйчүүд эсвэл техникийн сонирхол эрэгтэйчүүдэд илүү байдаг хүнтэй харилцах биш гэл. Тэгэнгүүтээ яг хувьслаад байгаа эмэгтэй хүүстэн чинь үр удмаа ингээд нэг халамжлах үүрэгтэй тийм болохоор арай нөгөө юм харилцааны ураг чадвар нь өндөр гэдэг ч юм уу тийм нэг ийм юм байгаад идэв. Тэгсэн чинь яг саяны тарих пластик гэдгийг ашиглаад зарим нэг тарих судлаач нар ийм юм яриад эхэлж байгаа. Үгүй ээ, тарихч ингээ хэлбэрчтэй юм байна. Хүүхэд багасаа өдөр тутамдаа юу хийж байна? Эн чинь тарихын хэлбэржүүлчихдэг. Жишээ нь бид нар багаас нь хүүхдүүдийг эрэгтэй хүүхдүүд болонгууд лего мего ийм эвлүүлдэг тоглоом дахиад арай өөр төр орон зайн баримжаа дахиад харилцаатай холбоогүй чадварыг хөгжүүлэх юмар товт ингээд нүдчихэж байгаа гэж байгаа байхгүй. Тэгээ охтуудыг болохоор ингээ бар баймар бай дандаа харилцаасаа холбоотой гасгоо могоо тийм ийм тоглоомор нүдчихэж байгаа. Тэгэнгүүт өдөр тутамд хийгээд харж энэ тархин өөрөөл хэлбэртэн энэндээ дасан зогцсон сүүлдээ ямар чадвар нь хөгжих юм гэдэг ч юм уу тийм энэ нь хөгжөөд тэгээд томчуудын дунд бол илэрхий ингээл хэрвээ судалгаа хийх юм бол эрэгтэйчүүд илүү орон зай баримжаатай гэдэг ч юм уу энэ ялгаа үнэхээр гараал юм. Тэгээ энийг үнэхээр тархин цаанаасаа ингээд төрцөн болохоор ийм ялгаатай юу гэж үзэхээр асуудал байна штэ гэдэг юм ингээд сүргүүлж гаргаж явж тавиад байгаа байхгүй. Гэхдээ л энэ чинь бас айгүй маргаан. Тэг нөгөө талаасаа үгүй ээ жинхэнэ гээл 9 шидэ маргаанууд нь бол өрнөөл явчихлаа. Зан төлөвт хүн өөр зан чанартай байхад нөлөөлж байгаа юм селф концепт гэх юм уу одоо би өөрийгөө би гэж мэдчихээн би хин гэдэг нэг юм ойлголт үүсгэчихэж шүү дээ. Тэгээ энэ бол шууд биологоор тайлбарлах боломжгүй. Хүн төрлөө ухаан орлоо тэгээ орчинтойгоо харилцлаа хүмүүстэй харилцлаа энэ дундаас хүмүүсээс янз бүрийн хариу ирлээ энэ дунд би ерөн өөрийгөө нэг ийм хүн юм байна гэдгээ олж мэдэх явц чинь ойлголт дүрсээл нэг юм агуулга хийсвэр нэг юм контент цуглуулаад яваад байгаа байхгүй тий өөрийнхөө талаар. За энэ бол нэг төрлийн ингээд итгэл үнэш. Self concept гэдэг юм ярахаар хэдүүлээ угаасаа нэгэн төвөрийн үнэлэмж гэдэг юм ярьцвал их зүгээрээ зан төлөвт илүү нөлөөлөд байгаа юм чинь тий. Тэгээ өөрийн үнэлэмж гэдэг юмыг хоёр юмнаас бүрдэж байна гэж үзэж болох гэдэг байгаа. Нэг нь self efficiency. Энэ нь юу вэ гэхээр би юу хийж чадах вэ гэдэг нэг юм өөрийнхөө чадварыг үнэлсэн. Тэгээ эн чинь ямар үр дүнд хүрч чадах юм гэдэг ч юм уу тий. Энийг үнэлж байгаа юм. Нөгөөх нь болохоор self respect өөрийгөө үнэлж байгаа. Надаа сайн сайхан юм тохиолдох. Ер нь би юм нэг сайхан байх хүндтэй хүн мөнөөч гэх юм уу тий. Эрэгтэй хүн мөнөөч гэдэг. Нэг юм хоёр юм нийлэх хэрэгтэй болчихж байгаа. За тэгээ self efficiency өндөртэй мөртлөө self respect багтай хүн байж болно. Эсвэл энэ хоёулаа өндөр байж болно. Нэг нь бага нөгөө нь гэдэг ч юм уу тий. Энэ болохоор хүнд ямар үйлдэл гаргахад нь юм нэг зүрх ялгаа үүсгээл яваад байгаа байхгүй тий. Би нэг юм сайхан юм мэдрэх хэрэггүй гэж бодоод байвал дандаа нэг юм гимшилтэй гэхдээ айгүй юм хичээнгүү ч юм уу мэдхгүй тийм байж болох юм. Эсвэл би ингээд би юу ч чадахгүй би ямар зүүн цэнгүү ямар сайхан юм мэдрэх хэрэггүй гэдэг бүр айгүй гутхан хүн болох гэдэг үстэй тий. Эсвэл энэ хоёр хоёулаа өндөр байх юм бол айгүй өөдрөг идэвхтэй янз бүрийн юм туршиж үздэг тийм хүн байх гэдэг гэдэг ч юм уу тий. Тэгээ яг энийг чинь хүн хаанаас яаж олж авдгийг гингүүт тоглоомын дунд дараа нь янз бүрийн юм хийх явцад би бодтой ингээд хийж байгаа юм маань амжилт болоод байна уу гэдгээ баримжаалж байгаа шүү дээ тий. За нэгдүгээр тийм юм. Хоёрдугаарт миний хийсэн юмыг бусад хүмүүс үнэлж гэнэ үгүй юу гээл тий. Энийг чи ингээл хараад яваадах явцад би юу юм хүн юм бэ? Би ингээд чаддаг. Би юм үнцэнтэй гих итгэл үнэмшлүүдэд олж авдаг
байгаа байхгүй юу? Нөгөө талаас энэ итгэл ер нь би концепт чинь янз бүрийн итгэл үнэмшлүүдээс л тогтож байгаа байхгүй юу? Өөрийнхөө талаар нийгмээс олж авдаг. Дахиад өөр нэг юм итгэл үнэмшлийн зүйлс байгаа. Тэр нь ер нь амьдралын талаарх болон бусад хүмүүсийн талаарх итгэл үнэмшил олж авдаг. Тэгээ энэ чинь бага насны үйл явдал айгүй чухал л гэдэг байгаа л да. Ер нь хүүхэд хамгийн эхлээд гэр бүлийн орчиндөө байна. Тэгээ гэр бүлийн орчинд бол тодорхой харилцааны хэв маяг ч юм уу те нэг юм гэр бүлийн өөр юм гэсэн онцлог байгаа шүү дээ. Энэ нь өөрөө хүүхдэд бусад хүмүүс ямар юм бэ гэдэг ойлголтыг төрүүлэх хамгийн суур юм чухал юм болдог гэж байгаа байхгүй. Тэгээ энэ чинь нэлээд хэдэн жил амьдрал чинь энэ амьдрахтаа хүүхдийн дахиад тарих мэрхэн ч гэсэн хэлбэр чиглэлж таараа л да. Юутаач айгүй бат дадал суучдаг гэх юм уу хүмүүстэй харилцах. Хүмүүс ер нь ингэдэг биенгүүл зүгээр. Тэгээ бид нэр ярддаг шүү дээ нөгөө багт нь нэгшил үүсгэсэн айгүй чухал хүн нь орхиж явал айгүй юм тогтворгүй харилцаатай байгаадах юм бол хүүхд чинь ирээдүйд хүнд итэг гэвэл нь өөрийгөө нөхрөө явуулна гэдэг юм айцтай болно гэдэг ч юм уу тий. Энд чинь бусад хүмүүсийн талаарх нэг төрлийн юм суур цөм итгэл үнэмшлээ олж авч байгаа юм байна. Нөгөө талаар дахиад харилцаанаас гадна ер нь амьдралт нь ийм айгүй хэцүү юм тохиолдоод өвчин тусаад ч юм уу гинтийн ийм мосл их болоод ингээд ивэл амьдралын талаарх итгэл үнэмшил нь бас айгүй сөрөг болох боломжтой. Эсвэл ийм эерэг хайтайхан байгаа л хүмүүс өөртөө дандаа туслаад эерэг хандаалах юм бол хүмүүс өөрөө надаа айгүй эерэг сайхан ханддаг юм биш үү гэд дараа нь ажил дээр гарахад сургуульд ороход ч гэсэн бусад хүмүүс өөртөө яг нэг тийм сайхан хандна гэсэн хүлээлттэйгээр ингээд явах гэдэг. Гэхдээ тодорхой хэмжээнд мэдээж ингээд уралд ороод үргэлжлүүлвэл яваад байна л да. Хүний зан төлөв чинь нөгөө өөр нэг талаар ер нь харахаар дадлал байж тарах гэдэг байхгүй юу тий. Ингээл банк хийсэн одоо зан чанар гэж юу юм гэхээр бид нэрийн нэг удаа хийгээ болцдог үйлдэл биш. Одоо ичимхий хүн байлаа гэхэд нэг удаа ичхийг хэлэхгүй шүү дээ. Доктортой өөр нөхцөлд өөр цаг хугацаанд гэдэг ч юм уу тий. Ингээд ичих гэдэг хариу үйлдэлийг бүр нэг дадал шиг банк гаргаад байл гэсэн үг шүү дээ. Тийм хариу үйлдэл үзүүлэхээс сурцсан хүн гэх юм уу. За тэгээд дадал гэдэг юм бол уусаа ийм давтамжтай хийсээр гал бий болдог юм шүү дээ. За нэг юм хэлж байгаа тэгээд үзүүлээл ийм хэлбэртэй болж байгаа. Одоо хараа яг ингэ бодож ийн л та. Одоо сая сүүлийн хэсгийг ингээл сонсоход тэр хүний өөрийгөө төсөөлөл нь ингээл орчноосоо яаж хөгжөөд яаж явсан. Тэгээ өөрийгөө хөндлөх байдал нь ямар байсан гэдгээс ингээ хамаарад бид нар янз бүрийн зан ашиг ингээд нэг гаргаад байна шүү дээ тий. Тэрүүгээр тодорхойлж болно гэж нэг хэсэг нь ингээл үзэх ч юм уу. Тэнгүүт илүү орчноос ингээд нөлөөтэй гэх гээд шүү дээ. Тэнгүүт зарим хэсэг нь нөгөө генийг бас ингээ үгүйсгэж болохгүй. Үгүйсгэхгүй ч гэж бас болохгүй. Тэгэхээр нөгөө эхний энэ асуулт маань өөрөө айгүй угс том л ингээ нөгөө асуулт юм л да. Хүмүүс яг тодорхой юмд дуртай. Тодорхой юмд дуртай учраас за яг төрмөл юм уу? Орчноос сурд юм уу гэдгийг л хариулаад өгчих гэдэг ч юм уу тий. Гэтэл аль нэг хүрээнд нь баригдаж ингээ хариулагдах боломжгүй. Тэгээ бүр ингээл ургаал одоо ч гэсэн ингээл шинэ онолууд дахиад ингээл гараад явж байгаа байхгүй. Тэгэхээр би бас нөгөө сонсч үзэж байгаа хүмүүсийг яг хүмүүс өөрсдийнхөө уншсан сонссон өөрийнхөө хувьд арай илүү энэ үнэн юм байна гэсэн зүйлээр итгэж уншиж явдаг ч гэсэн бид нар нэг юм танин мэдэх үеийн жоохон гажуудалч гэх юм уу. Энэ л үнэн гэдэг нэг хүрээнд баригдах гэдэг шүү дээ. Тэгхгүйгээр бүр ийм олон талаас нь харж үзэх хэрэгтэй. Өөртөө ажиллахтааш дээр үр хөвгтэй хүмүүжүүлэхтэйч дээр ингээ бодож авах хэрэгтэй юм байна гэдэг мессежийг бас ингээ аваасаа гэж бодож байна. Тэгээ саяны хэсгээс бол бүр яг зан чанар гэж бидний ингээл яриад байгаа зүйлсийг ийм олон юмнаас болж би болдөө шүү. Тэрнээс биш те ингээл гэр бүлийн маргаан дээр ялуугаа ятгдаг ш те. Яг чамайг дарагалт юм ааш та гэдэг ч юм уу. Тэгэхээр тэгэх ягаад ч угаас боломжгүй ингээ зүйлээ гэдгийг бас хараасаа гэж бодож байна. Тэгээд одоо ингэдэй манай нэвтрүүлэг подкастыг үзэж байгаа хүмүүс маань за ийм сэдвтэй подкаст хийх гэж байна. Нэвтрүүлэг хийх гэж байна гэхээр ингээ асуултууд ирэлдэг. За тэгсэн чинь нэг сонсогч маань ингэж хэлж байгаа байхгүй юу? Темперамент гэж одоо хүмүүс их ингээ ярьд юм байна. Ер нь темперамент ингээ мэдгүй хүн ч гэсэн байхгүй баха. Сүүлийн үед тэгсэн чинь MBTI гэдэг айгүйх яриад байна. Би бас одоо солонгос кинонууд энэ харахаар ер нь сүүлийн үед ер нь MBTI айгүй баг яригдчихэж байгаа юм нэвтрүүлэг энэ төр айгүйх ярьдаг болчих. За тэгээд энэ хүн маань энэ яг хүний юуг ингэ тодорхойлж хэлээд байгаа юм бэ? Бас энэ хэр үнэн байд юм бэ гэж асуусан байгаа байхгүй юу? За темпераментээс эхлэе.
темперамент гэд бид нөгөө меланхолик, холерик гих мэтчлийн юм нэг дөрвөн юм яриад идэг. Яг анхны юм нэг том яллын хаа байсан эртний грект тавьчихж байгаа. Шингэний онол гэдэг юм гаргаад. Тэгээ яг нөхдүүд бол хүний биед байгаа нөгөө цөс, цус, халс гих мэтчил нэг юм шингэнүүд үүд юм байна. Тэнцвэр нь алдагдахаар хүн өвдөд үүд юм байна. Дээрээс нь ингээд аль нэг нь илүү бахаар зан төлөв нь ингээ хувираад ид юм байна гэдэг юм ярьсан. Гэхдээ энэ англиг нь авж байгаа 20 дугаар зуунд гэх юм уу те арай өөр тайлбарласан нэг жишээ нь бол Павлов байгаад идэг. Павловын нохой гэдгээр хүмүүс Павловын нохой гэдгээр мэдж байгаа. Гэхдээ Павлов бас нөгөө юм темперамент ярахтаа их тархины гадарх дээрх юм нэг хөөрөл сатлын процесстэй холбоотой гэдэг ч юм уу юм ярьсан байгаа даа. Тэгэл эндээс угшилтай янз бүрийн нөгөө тестүүд бас гарч байгаа. 2 3 ч юм уу юм. Тэгээд нэг юм дотор нь юм ялгаасай гэж бодож байна. Зан төлөвийн янз бүрийн загварууд байгаа. Бид нэрийг хэдүүлээ нэг талаас нь 2 төрөлт хуваачиж байна. Нэг нь ийм хүнийг хэв шинжид оруулдаг. Typography гэх юм. Typology гэх юм. Тэгээд за нэг юм type-д оруулчихж байгаа. Тодорхой төрлийн хэдийн хэв шинж байдаг. Чи аль нэгд нь ингээ орно. Нөгөө нэг нь болохоор trait буюу trait-ийг юу н зан чанар гэж би орчуулж авчихдээ. Зан чанарт тулгуурласан загвар. Энэ нь хүнийг хэв шинжид оруулахгүй. Оронд нь ийм хүнийг тодорхойлж болох 4 5 ч юм уу хамгийн чухал гэж болох энэ нь 39 ч болно л та тийм. Нэг юм үзүүлэлтүүд гаргаж ирээд энэ тус бүр дээр хэмжээ нь хэр вэ гэдгийг харж байгаа гэсэн үг. Тэгэнгүүт энэ нэг хэв шинжид оруулахгүй янз бүрийн юм хувилбар байх боломжийн чөлөөтэй үлдээчихэж байгаа байхгүй. Тэгээ яг орчин үеийн сэтгэл судлал аль загварын илүүд үзэж байгаа гэх юм бол тайпаасаа юу татгалцсан. Угаасаа ийм трэжтүүдээ ягаал хамгийн чухал зан чанаруудыг болоод ямар хэмжээтэй энэ спектрүүд гэл ингээ үзэх хандлага нь давуу болцсон. Ягаад ийм давуу тал гаргадаг вэ гэхээр яг одоо темперамент хэрвээ ийм сонгодог нөгөө 50 ид асуулттай тест байдаг л да тий. Тинчээ 50 ид асуултаа 4-4-өр нь хуваацсан. 4 тэнцүү хуваацсан байдаг ч юм уу тий. Тэгээд аль нэг бүлэгт нь илүү оноо авал тэр темперамент нь болно гэжсэн чинь 2 темперамент тэр тэнцүү оноо авч мавад. Тэгэл холерик, меланхолик аль нь байх гад идэх ч юм уу тий. Тэгэнгүүт холерик, меланхолик хосолсон юм байна гэл тайпаар явахаар угаасаа ингээ хосолсон бахаас аргагүй болох гэдэг байхгүй. Нэг юм асуудал байгаа. Гэхдээ энэ сонгодог юу нэг талдаа айгүй баталгаатай маягаар ингээ хөгжсөн юм байна. Түрүүч хэлсэн нөгөө Ханс Айзенк гэдэг хүн пен гэдэг загвар гаргасан гэсэн шүү дээ. Энүүн дээрээ тулгуурлаад нөгөө 4 темпераментыг тайлбарлаж үзсэн байгаа. Тэгэхдээ ерөөсөө айгүй амар. Энэ невротизм, экстраверс сурч айгүй биологийн сургатай, эмпирик судалгаагаар ингээ асуулгаа туршаад үзэхээр баталгаат найдвар чанар манарн ч гэсэн айгүй өндөр ерөнхий айгүй сор болсон зан чанарууд байгаа байхгүй сэтгэл судлалын. Тэгээд энэ экстраверс невротизм хоёрыг хослуулж агаад за экстраверт буюу ийм айгүй гадагшаа чиглэсэн хүмүүстэй харилцах дуртай янз бүрийн шинэ юм туршиж үзэх сонирхолтой мөртлөө нөгөө стресст мэдрэг невротизм өндөртэй хүн байх юм бол эднэрийг холерик гэж тооцож байгаа. Эсвэргээр интроверт тэгээд амархан хямрамтгай бол меланхолик гэж байгаа. Сангвиник болохоор угаасаа сэтгэлээр нэх унаадахгүй айгүй нэг юм асуудлыг хөнгө хүлээж аваад айгүй идэвхтэй хурдан түргээ явцдаг болохоор экстраверт тэгээд невротизм багтай. Флегматикууд бас айгүй тайван шүү дээ. Юу ч болсон ингээл нэг юм уул шиг гэд хүмүүс хэлдэг. Ингээл яг байж л байдаг. Гэхдээ нэг шин юм үзэл хүмүүстэй харилцаад ах сонирхолгүй тэгэхээр ингээд экстраверс баг буюу интроверт, невротизм багтай гэхээр флегматик гэх ингээд тооцчихдаг. Тэгээд Айзенкийн загвараар оруулахаар түрүүчийн нөгөө заавал холерик давмгалсан меланхолик молик ч юм уу те нэг юм хослол ярих албагүй болчдөг. Ягаад гэвэл эн чинь зүгээр л нэг юм 1-10 хүртэлх нэг юм шугам байна. Өөр нэг 1-10 хүртэлх юм шугам гаргаад ирлээ. Тэгэл 5-4-тэй бол тань холерик талдаа жоохон илүү байна. Бүр юм амар туйлын холерик байна гэдэг ч юм уу те ингээд явцаж болж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ үднээс үүсэх юм бол саяны темперамент чинь айгүй баятай хаа. Гэхдээ темпераментыг зөвхөн саяны дөрөөр ойлгодгүй. Ер нь ийм физиолог юу сургатай юмар өөр темпераментууд ирсэн ч болдог. Ер нь ийм нэг биолог, физиолог сургатай зан төлөвийн онцлогийг л
темперамент гэж хэлгээд байгаа гэх юм уу. Химээр гадаг Жером Каган гэдэг хүн байгаа. Тэр хүн темпераментыг шалгандаагаар ярьсан. Зүгээр юм амигдалаа нийтвэхтэй мэдрэг байдал гэдэг юм. Хүүхдүүдийг 3 сартад нь цуглуулж байгаад 20 хүртэл ингээ урт хугацааны судалгаа 300 400 хүүхдэд хийчихэж байгаа байхгүй. Тэгсэн чинь эхлээд хүүхдүүдийг бүлгэлсэн. Яаж бүлгэлсэн гингүүт юу яаж байгаа. Аймаар бол биш. Гэхдээ зүгээр л хүүхдэд шин юм харуулсан. Тэгсэн зарим хүүхдүүд уйлж муулаад амар хэцүү хүлээж авсан. Зарим нь харангуйтаа баясаад исэн. Зарим нь болохоор айгүй юм нэг дундаж байдлаар гэхдээ жоохон эерэг сүргийн ялгаатай. Тэгээ дөрвөн бүлэгт хуваагаад тэгээ ингээ хараад исэн чинь энэ шин харуулсан имийг айгүй сөргөөр хүлээж авсан хүүхдүүд ирээдүйд илүү түгшүүртэй айгүй болгоомжтой интроверт гэдэг ч юм уу тий. Тэгээ бүр мэрэгжил сонголтын харсан дийлэнх юм номын мөр хөөж байгаа ч гэдэг юм уу тий юм байгаад экстраверт үгүй нөгөө тэндээс айхгүй эргээр хүлээж аваад иснүүд нь илүү экстраверт дээрээс нь нөгөө нүүрэмгий тэгээд эрсдэлүүлээж авах хандлага өндөртэй байдаг ч юм уу тий ийм юм харагдаад исэн. Тэгээд яг дараа нь эфемера яг гарч ирээд тархины бичлэг юмтер хийсэн юм шиг байгаа юм л та зураг би жоохон тэгсэн чинь ядагч үсэн амигдалаа нөгөө юунуудад дээр мэдрэг биш идэвхжил багтай байгаад исэн. Эерэг хариу үзүүлсэн хүүхдүүдэд сөрөг хариу үзүүлсэн хүүхдүүдэд амигдалаа илүү идэвхжилтэй байгаад исэн. Тэгээ энүүгээр арай өөр төрлийн темперамент явж байгаа гэдэг ч юм уу тий Каганы. За ийм юм байгаа. Тэгээд үнэхээр шинжлэх ухааны үндэс гэх юм бол энэ темперамент нь ялангуяа IQ-ийг дагж байгаа үед MBTI-аас хамаагүй үндэслэлтэй. За MBTI дээр айгүй олон асуудал гардаг. Гэхдээ уул нь бол би зан төлөвийн талаар сурахдаа MBTI-аас эхлээл явсан байхгүй юу? Энд чинь надаа хүмүүсийг ангилах ер нь нэг юм анхаарч болох гол юм цэгүүд юу байна гэдэг ч юм уу те ийм нэг тэгээ айгүй сонирхолтой ч байсан. Эндээс эхэлсэн. Гэхдээ ер нь асуудалтай загвараа. Нэгдүгээр гонлын хувьд асуудалтай. Энэ MBTI-ийн цаана онлын суурь байгааг нь 1921 онд Psychological Types гэдэг ном Юнг гаргаж байгаа юм аа Карл Юнг. Тинчэнэ яг бид нэр extrovert introvert гэдэг томьёолыг анх гаргасан үнэн яг Юнг л байгаа юм л да энэ номдод танилцуулсан. За сэтгцийн энерги нь хоёр тийшээ чиглэдэг, нэг нь дотгошоо нөгөөх нь гадагшаа чиглэдэг хүмүүс байна. Гиснээс гадна бид нэр MBTI дээр үүдэг SNTF гэдэг дөрвөн функцийн талаар ярьсан. Хүн болгонд мэдээлэл хүлээж авах болон боловсруулах шийдвэр гаргах хоёр функц үүдэг. Мэдээлэл хүлээж авахдаа хүн 5 мэдрэхүүгээрээ буюу sense нөгөө S үсгээр хүлээж авдаг. Эсвэл арай хийсвэр нэг тийм интуицээр хүлээж авдаг гэж байгаа байхгүй энэ нэ. Тэгээ энэ хоёр нэгэн зэрэг аягүй өндөр хөгжсөн бах боломжгүй. Зөвхөн нэг нь илүү хөгжсөн байдаг. Нэг нь хөгжсөн бол нөгөөх нь завл дарагдсан байдаг гэдэг юм ярьсан байгаа. Дахиад TF нь болохоор мэдээлэл боловсруулж нөгөө юм шийдвэр гаргах үүрэгтэй. Зарим хүн логик тулгуурлалт шийдвэр гаргах гэдэг, зарим хүн нь болохоор мэдрэмж үнэт зүйл сэтгэл хөдлөлтөд тулгуурлалт шийдвэр гаргах гэдэг. За тэгснэ энийгээ дахиад 2 хуваацаа. Yes нь extrovert, introvert, энэ нэг гэд ер нь юунг бол анх 8-ын хэвшинж л ярьсан. Тэгжсэн чинь 20-р зууны дунд ээж охин хоёр байсан байгаа. Isabel Myers, Catherine Briggs. Тэгээ энэ чинь Myers-Briggs type indicator гэдэг тест шүү дээ, тийм MBTI чинь. Хоёр нөхөр ер нь бол сэтгэл судлалын мэрэгжилгүй байсан байгаа. Гэхдээ зүгээр юм айгүй хоббигоор асуулт зохиох дуртай хүмүүс байсан байгаа байхгүй. Тэгэнгүүтээ Юнгийн онол ер нь сонирхолтой санагдаад ер нь энийг ингээ хэмждэг тест гаргая гэд. Тэгээ ингээ анхны тестээ гаргасан. Гэхдээ энэ хоёр хаашаа нөө юу яаж байгаа? Gifts different inter гэдэг ном гаргаж байгаа. Яг MBTI юу юм. Тэгээд тэр нь хамгийн гол нь ингээд үр дүнг нь боловсруулахад айгүй хялбар واخгүй. Нэг юм цаанаасаа хүснэгттэй байдаг юм чи А Б гэж байгаа л тэг гэл маш хялбар үр дүнгээ гаргацдаг, уншихад сонирхолтой. Тэгэл ер нь бол олон нийтэд айгүй төгсөн баг. Явж байгаад сүүлдээ бидний одоо дийлэнх хүмүүс MBTI-г 16 personalities гэдэг байгаа нөгөө энэ сайтаар л дамжуулж мэдчихэж байгаа. Сая чин тесттэй болсон. За гэхдээ энэ JP гэдэг сүүлийн хоёр өсөг байгаа шүү дээ. Энийг бол юунг ерөөсөө ярьж байгаагүй. Энийг би яагаад гаргаж ирснийг ярихаар айгүй нэг юм төвхтэй байгаа. Гол нь юутаач хамгийн гол анхаарах юм нь юунгийн онолыг шууд эмпирик дээр буулгаад эсвэл
нөгөө тест зохиоход ерөөсө бууж өгдөг айгүй асуудалтай. Тэр бууж өгдөггүй асуудлыг нь шийдэхийн үүднээс л хүчээр JP гэдэг нэг шинэ юм нэг спектр бүхий үзүүлэлт оруулаад ирсэн. Тэгээ энэ жоохон тийм л тэгсэн ч гэсэн Юнгийн онол ерөөсөө ингэж бууж өрдөггүй. Тэгээд Юнгийнхаар бол жишээ нь ингээ хүн бодолд авгаалцсан тэгснээр тэр нь ингээд extrovert чиглэлтэй байна гэж үзэх юм бол хамгийн сул хөгжсөн функц нь заавал дотгошоо чиглэсэн мэдрэмж авах хэрэгтэй гэдэг юм яриад байдаг байхгүй. За тэгсэн бид нэр энэ Юнгийн яриад байгаа хэв шин үгүй юм нэг 8 хэв шинжт нь хамаарах шинжүүдийн жагсааж агаад асуулга боловсруулад хүмүүсээс авна шүү дээ. Тэгэнгүүт энэ ч өстой 9 шид юм байж болно. Энэ T буюу гадагшаа чиглэсэн бодол нь давмгай мөртлөө дахиад нөгөө эсрэгцэх ёстой дотгошоо чиглэсэн мэдрэмжийн оноо нь айгүй хөндөр гараад ирж болдог ч юм уу тий. Ингээд тэгэхээр Юнгийн онол өөрөө бодит дээр ерөөсө таарахгүй болж таарад байгаа байхгүй. За юутай ч онлын суурь загвар нь Юнгийнх дээрээч мань хоёр ээж охин хоёрын дээр тийм асуудалтай юм надад. Өөр юм баталгаат найдварт шинж гэдэг дээр яг extravirus intravirus бол маш сайн үзүүлэлтүүд. Энэ MBTI дээр ялгаагүй байдаг. JP нь бас айгүй эвтэйхэн үзүүлэлтүүд байгаа гэдэг. Тэр SN TF-тэй хэмжүүр нь ер нь айгүй сул байдаг. Үзүүлэлтүүд нь яг юм бодит юм хэмжээд байна уу үгүй юу нэг юм хэмжээд байна уу гэхээр чинь өөрийнх нь тэр логик зурчилтөнөөс ч үүсэж байгаа. Тэгээд юутай ч чанар судал гэж тооцогдоод байдаг. Хоёрдугаарт MBTI чинь бас л хүнийг тайпд оруулж байгаа байхгүй юу тий. Тэгчээсэн чинь хүн бүглөхөр тайпууд ингээл солигдоол хисээл яваад идэг. Яг энийг нэг муу гэж үзэгч асуудал биш л дээ. Гэхдээ хүмүүс нэг юм жинхэнэ тайпа болчмоор санагдаад тэгсэн энэ юунууд чинь тайлбарууд нь нэлээд ялгаатай байгаа шүү дээ болно. Тэгээ нэг юм яг аль тайпт нь орох юм гэдэг асуудал гараад байгаа. Тэгээ нөгөө хүний нөөц ажлын байрны сонгон шалгаруулалттай холбоотой өрн судалгаанууд хийсэн л байгаа. MBTI шиг л. Тэгээ ер нь ямар хэв шинжид менежерийн чадвар илүү өндөр байх вэ гэсэн чинь баттай хариулж чадахгүй байгаа байхгүй. Ер нь аль хэв шинж магадгүй зарим нэг бүр энэ INFP, FP ч үт юм уу те ганц нэг энэ нөхдүүд дундаас л менежерийн чадвар аягүй сул гэхээс биш дундаараа те ENTJ байна уу, ENTP байна уу, ESFP байна уу мэдгүй эсвэл INTJ байна уу энэ хэд дунд нь менежер хийх чадвар нь их ялгаагүй байх гэдэг ч юм уу те аль нь ч яаж ч болохоор тэгэхээр ингээд ашиглахад тэгээ ажлын байран дээр гүйцэтгэлийг урдчлан хамгаалахад маш сул байна гэдэг судалгаанууд бол давхар хийгдсэн л байна. Гэхдээ 100-аатай юм яах. Ер нь бол 100-аатай. Тийм битээ айгу үр дүнгээр ингээ харагдаж гэсэн нөгөө хүмүүс нэг юм нөгөө зурагнуудаар нь гэх юм уу нэг дөрүүд дээр нь төсөөлөгдсөн маш. Тэгэхээр яг одоо ингээ хүмүүс яагаад энийг хийгээд байна уу гэд тэр шалтгааныг нь бодоод үзэхээр би яг хийм бэ гэдгээл ер нь таних гэдэг байгаа шүү дээ. Би яг ямар зааштай ямар хүмүүстэй ер нь зохицох юм ч гэдэг юм уу те. Тэгэхээр сэтгэл судлалд бол мэдээж ингэх боломжтой. Тэгэхээр одоо магадгүй тэгвэл би одоо за MBTI-аас өөр тест тэгвэл би хийж үзмээр байна гэж бодож магадгүй л дээ. Тэгэх бол ер нь хүмүүс яах хэрэгтэй вэ? За би тийшээ хэлэхээс өмнө эхлээд MBTI ашиглахдаа яах вэ гэдэг талаар нэг зөвлөмж өгч юм. Угаасаа бүгд яах юм чинь тийм. MBTI-ыг нэг хэв шинж гарчвал тэрийг угаасаа байнга тогтвортой байна гэж битгий хүлээгээрээ. Давхар тэр хэв шинжтэй найдаж хэрэггүй. Хэв шинжтэй найдахгүй зүгээр энэ нэг дөрвөн тусдаа трэшт гаргаж ирээд байгаа байхгүй тий. Эднэр дээр аль нь илүү вэ гэдгийг харчих хэрэгтэй. Эднийгээ сайн хянаад тэгээ бүглэхэд эн чинь зарим нь айгүй дундаж үзүүлэлтүүд байгаа. Зарим нь бүр юм туйл руугаа хэлбийцэн байгаа. Ер нь туйл руугаа хэлбийцэн байгаа нь өөрөөх чинь илүү илэрхийлэн шүү гэдгээ ойлгочих хэрэгтэй. Дундаж байгааг нэг тоох хэрэггүй. Дахиад угаасаа ийм нэг тогтмол хүмүүс ингээд бүглөөл үзээд байдаг байх гэж бодож байна. Яг илүү сонирхсан хүмүүс. Тэгэхэд зарим нэг хэсэг нь илүү тогтвортой үлдээд идэг. Жишээ нь би ингээл бүр 13 оноос хойш ингээл 20 он хүртэл бүгэлж байгаа байхгүй юу? Сүүлийн үед ерөөсөө бүглэхгүй. Тэгэхэд INTJ-ээр эхлээл INTP болоод тэндээсээ INFP болоод тэгснээ бүр ISFJ болоод
INFJ болоо тэгэл ингээл сэлгээл яваад байгаа байхгүй. Тэгэнгүүт надаа энэ хараа JP-нд солигдоод, SN-нд солигдоод, TF-нд солигдоод яваад гэхдээ нэг юм нь ерөөсөө өөрчлөгдөв. Бол ингээл нэлээд өндөр ингээ гараад идэг. Тэр хэвээрээ л хизээч өөрчлөгдөв байхгүй. Тэгээд нэг юм байгаа. Хүн болгонд яг тогтвортой нэг юм өөрчлөгддөггүй үсгнүүд байх боломжтой. Тэгээ яг энэ чинээс тэр үсгээ бариад авчих юм бол тэр үсгч нь л өөрийг чинь илүү оновчтой тодорхойлно гэсэн үг. Тэрнээс нөгөө хэв шинжээр тайлбарлах гэдэг ихээр асуудалтай болох гэдэг юм. Бид нар одоо байгаа хамгийн сайн тест гэж тооцогдоод байгаа юм бол 5 хүчин зүйлт тулгуурласан юм байна. Big 5 гэж хэлж байгаа, 5 factor model гэж хэлж байгаа. Тэгээ энийг бүр ингээд задлаад юутай болгоцсон байдаг. Олон задаргаатай болгоцсон байдаг. Хэрвээ Big 5-ийн тестүүд яагаад илүү вэ гэхээр энийг нөгөө физиологийн суурьтай холбосон судалгаа маш их хийгдсэн. Хоёрдугаар энэ айгүй олон юугаар статистик шинжилгээгээр маш олон удаа ороод ингээд батлагдсан. Тэгээ айгүй олон соёл дээр туршиж үзсэн гэдэг ч юм уу тий. Ийм тест болоод байгаа байхгүй. Тэгээ бүх юмараа бид нар одоо хамгийн сайн тест авах болох гээд. Энэ бол мэдээж нөгөө хэв шинжэд тулгуурлалтгүй. Хүнийг бүхэлд нь ингээд тодорхойлж чадна гэсэн хамгийн чухал гэж үзэж байгаа нэг юм 5 суурь хүчин зүйлийг гаргадаг. Эднэр дээр таны үзүүлэлт хэр хэмжээтэй байгааг харуулна. IP гэдэг ийм тест таах юм бол нийтэд англи хэл дээр ингээд зарим сайтаас үнгүй бүглэх боломжууд байна. Тэгээ үүнтэй өөр NeoPy гэдэг тест ч бас үйдэг. Гэх мэтчлээ. Энэ IP-гийн онцлог юу юм бэ гэх юм бол саяны 5 үзүүлэлт байгаа. Тус бүрдэн 6 жижиг үзүүлэлт гаргаад нийт 30 үзүүлэлтээр ингээд маш нарийн дэлгэрэнгүй мэдээлэл гаргадаг. Гэхдээ хүмүүст тийм сонирхолтой санагддаггүй. Эмбитээ бол нэг юм асуучаад тэндээсээ асууснасаа өөр агуулгатай шинэ юм хэлээд байгаа юм шиг санагддаг байхгүй. Илүү шинжлэх ухааны үндэслэлтэй тестүүд болоод ирэхээр жоохон аргуу хариутай. Ингээд танаас юм асууна. Нэг юм ижил төстэй асуултууд асууж яснаа яг дэрэг чинь та ийм хүн юм байна гэд хариултыг чинь л зүгээр зэгцлээд өгч байгаа юм шиг юм болох гээд байдаг. Гэхдээ энэ бол илүү баттай. Хэрвээ ашиглаж чаддаг хүн бах юм бол эн чинь нөгөө хамгийн тод илрүүлтэй байгаануудаа хараад энэчнээсээ давуу сул талуудаа анхаарах ёстой юм гэдэг ч юм уу тий аюул бол юм мэдэж болдог. Би бол энэ тестийг илүү зөвлөхөр. Өөр нэг гоё тест бас зөвлөж болно. Тэр нь бид нэр шинжлэх ухаанаа хөөгөөд зан төлөв гэдэг имийг ерөөсөө эрг болон сөрөг гэж ийм үнэлэмж оноохгүйгээр авч үзье гэд ингээ яваад идэг гэсэн. Гэхдээ эн чинь ер нь жоохон бүтлгүй юм байсан байна. Big 5 ч нэс эндээс л гарсан юм байгаа байхгүй юу? Хүнийг байж болох хамгийн нейтралаар тодорхойлно гэд. Тэгсэн сүүлд позитив сэтгэл судлалынхаа нөгөө Мартин Силигманы гаргаал ингээ явж байгаа позитив сэтгэл судлалынхаа характер стрэндийн тест гэдэг юм гаргаад VIA project тэгээ personality гэдэг хайх юм бол ер нь гараад ирэнтэй нэг юм тест байгаа. Тэр нь Аристотл нөгөө хүнд хэрэгтэй тулгуур хамгийн чухал 4 сан чанар гэдэг юм ярьж байсан. Тэрийг virtue гэж нэрлэж байсан. Тэгээ энэ зан чанаруудыг тулгуурлаж нэг онлын загвар гаргаад айгүй олон дахиж задлаад тэгээ хүний хамгийн давуу эерэг тал нь юу юм? Эднэр чинь дандаа ийм нэг эерэг зан чанарууд байгаа. Тэгээ энүүгээр дамжуулж аль нь илүү давуу тал нь болох юм гэдэг шин айгүй гоё нягт. Тэгээ Big 5-тай өрсөлт түүц модель ингээ гарч ирсэн яваад байгаа байхгүй. Тэгээ энэ цаашаа бас айгүй хөгжих байхаа гэж бодож байна. Одоо ингэж штэ. За MBTI дээр хүмүүсийн хамгийн их одоо мэдээд бас энд асуусан байгаа нь MBTI дээр ингэнгүүт одоо 2-3 жилийн өмнө үзчихснаас ингээл одоо үзүүлэлтүүд нь өөрчлөгдөл ингээл яваад байна шүү дээ. Тэнгүүд хүмүүс түүнийг юу гэж ингээ ойлгоод байгаа юм. Амьдралд ингээ янз бүрийн үйл явдлууд тохиолдоод би өөрчлөгдөд байгаа юм байна гэж ингээд ойлгож тайлбарлах хүмүүстэй нэлээд таарж байгаа байхгүй. За тэгээд үүнээсээ ургаад юу гэж ярьж гэнэ үү гэхээр одоо эргэн тойронд танилцж байгаа хүмүүс, найз нөхөд, ажлын хамтрагчид одоо нийгэм юу гэдэг те энэ бүхнээс болоод би нэг юм баг зүйцэн юм шиг амьдрах хэрэгтэй болоод байна. Магадгүй би тэр хүнтэй л байхдаа баггүй ингээд сайхан байж чаддгаа. Бусад үед дандаа би баг зүйж ингээд амьдраад байна. Тэр надад хэцүү байна гэж хүмүүс боддог, бас ярьдаг. Тэр хоёлаа энэ талаар ярил гэж бодоод байна. Баг зүүн гэдэг нь одоо яг юу гэлээд байгаа юм? Тэр нь өөрт нь ямар хохиролтой. Эсвэл энийг арай өөр өнцгөөс бид нар бодож харах хэрэгтэй юм уу те? Энэ яста айгүй философик асуулт байна.
Чи чинь одоо баг байгаад энэ гэхээр нэг хуурамч бий гэдэг юм байгаа нэ тий. Тэ нэг төрөлхөөсөө өөр зан гаргаал тий. Тэгэнгүүтээ цаана жинхэнэ бий гэдэг нэг юм гарах гэдэг тий. Тэгээ ер нь жинхэнэ бий гэдэг юм байд юм уу энэ тэрэ гэдэг өөр асуудал болоо явчихнаа. Жинхэнэ бий байгаа бол энийг чинь би хайж олоод тэрнийхээ дагуу байх ёстой болох гээд байгаа юм шиг тий. Ингээл тий. Тэгээ өөрийгөө олоогүй байх энэ төр гэдэг яриа болох гээд. Тэгсэн чинь түрүүн ингээл биологи юунаас харахаар надад төрөлхөөс заяатсан би ингээ хайгаа олчих ёстой тийм юм байхгүй болж тараад гоё амар хувьсантай. Тэгэнгүүт эн чин орчин тэгээ миний өөрийн сонголт тэгээ биологийн зарим юм өгөгдлүүд нийлээд намайг ингээд нэг доктортой хувьсгаад бүтээгээд яваад идэг байхгүй. Тэгэхээр хүн ер нь яаж ч болно. Энэ саяны асуудлыг би юутай холбож хэлэх вэ гэхээр зүгээр хүнд илүү хүчтэй хүсэл байгаа юм л да тий. Тэгээд тодорхой нөхцөлд тэр хүслээ гаргаж чадахгүй болцохоор би ингээд жинхэнэ өөрийгөө дараад байна гэдэг. Гэхдээ эн чинь яагаад ч мэдгүй Фройдийн санаануудыг жоохон хөнгөвчилж буруу ойлгосноос болоод ч юм уу соёлд айгүй их тийм юм төгссөн юм шиг санагддаг. Нэг юм гарч ирж байгаа хүслээ шууд ингээд байгаагаар нь явуулаад ивэл илүү ирүүл юм шиг ингээд тэрийг ингээд дараад баг зүгээд хахаар энэ нь аяндаа ингээд нэг юм дарагдсан хүсэл болж байгаа ирүүл бусаар ингээд илэрдээд байгаа юм шиг ч гэдэг юм уу тий үгүй ээ Фройд ерөөсөө тийм тэгж амар онцолж яриаггүй энийг чинь хэвийн функц гэж ярьсан цаа юу хараа нэгдүгээр хүний хүсэл гэдэг юм чинь бодит дээр биелэх боломжгүй нөхцөл зөндөө байна заавал нийгмийн орчинтой хамаагүй ингээд би одоо энэ нисмээр энэ хүсэл төрөөд шүү дээ. Тэгээ бодит дээр энэ хэрэгжих юм үгүй. Тэгээд би бодит ийм нэг нөхцлөөс болоод за эн чинь шал тэнэг хүсэлгээ ингээ бодлоо гэхэд би баг зүүж байгаа юм болох юм уу? Жинхэнэ өөрийгөө хориглоод байгаа юм уу мэдэхгүй. Тэгээд энэ нэг хүчтэй хүсэл чинь бас үнэхээр яг миний жинхэнэ би юм уу гэдгийг чинь тодорхойлоход айгүй хэцүү. Би зүгээр эцэст нь яг миний жинхэнэ хүсэл гэж юу ах юм бэ гэдг нь явж надаа хамгийн тустай хүсэл байх юм шиг санагдаж болж тарах гэдэг байгаа байхгүй юу? Явж хамгийн эцсийн дүндээ би илүү сэтгэл хангалуун байх. Тэгээ надаа илүү тухтай байх тийм хүсэл болж тараад. Тэгсэн яг энэ хүсэл чинь үнэхээр надад тустай юу гэдгийг нэгдүгээр бодоход айгүй асуудалтай. За тэгээ энэ нийгэм доторх байгаа хязгаарлалт шүү дээ. Энийг зүгээр физикийн хязгаарлалттай төстэй нэгдүгээр юм аа л гэдээ ойлгоцоход бол нь асуудалгүй санагдах гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд хүн шинэ орчинд орлоо. Тэгэнгүүт хуучин юм нэг дадсан юм байгаа шүү дээ. Энэ дадсан юмныхаа дагуу үлдэх гээд цаанаасаа л нэг юм байгаад байна. Гэхдээ тэгэхээр ингээд тухгүй мэт хөрөмж өсөж байгаа байхгүй тий. Энд чи юу ягаал энэ чи хангалттай удаад ч юм уу эсвэл нөгөө тал нь жоохон хувираад ч юм уу ингээд нэг тодорхой хэмжээнд үргэлжлэлт ороход энэ чи би тасаад хамаагүй хөвтөх юм болчихно. Юурагсаа амархан шүү дээ. Би нэг шин сандал дээр суулаа нэг л ивэ болохгүй байлаа. Суусаараад ингээд тасдаг болчихж байна. Гэхдээ зан төлөв хамаагүй төвхтэй л дөө тий. Хичнээн удаан байсан ч гэсэн би дасахгүй байгаад байж болно. Тийм бол одоо үнэхээр зайгаа явах юм уу холдох тийм байх хэрэгтэй. Тэрнээс наан бол ийм тодорхой хэмжээний тэр баг зүүж байгаа юм шиг өөрийгөө хязгаарлаж байгаа юм шиг санагддаг чинь амьдралд байх хэвийн л үзэгдэл бид нэр хизээч нэг нөхцөлдөө л байгаад байна гэж аахгүй шүү дээ. Тэгээ нөгөө комфорт зон гэдэг юм а тэлэх хэрэгтэй болж байгаа. Тэлээд байвал чинь нэг тийм өөрөөрөө биш тухгүй юм шиг мэдрэмж нэрэ баг болоо юм. Гэхдээ л амьдрал чинь стресстэй шинэ нөхцлөөр харилцааны болон физикийн тийм юмар дандаа л цогсоор л байна. Нэг зүгүүлж аваад яаж хайтайхан үрэг түнтэй тасан зохицгүй бүр болохгүй бол ингээ холдох уу гэдгээл бодох нь чухал. Одоо өөр бусдын нөлөөгөөс заавал муу гэж бодох гэдэг. Тэгсэн чинь хүн чинь угаасаа ер нь хамтын нийгэм дотор бусдын нөлөө гэдэг юмнаас хол байна гэж байхгүй. Би өөрийгөө жинхэнэ би гээл амар юм тусгаар юм шиг бодоод идэг. Эн чинь багасаа эхлээд гэр бүлийн орчин дотор хэлбэрдсэн юм нөө за. Эн чинь бусдын нөлөө л үстэй. Тэгэл эцэг эхийнхээ үнэт зүйлийг авсан байж болно. Эсвэл тэрүүнд нь хариу үзүүлээд үгүй авахгүй гэд дургу болоо ингэ явцсан байж болно. Эн чинь бусад хүмүүсийн нөлөөгөөр л бий болчихж байгаа байхгүй тий. Тэгээ эндээс бол холдно гэж байхгүй. Ийм юм аюур нь бүгдээрээ ер нь хаях хэрэгтэй. Энэ бодит биш зүйлээ л гэж хэлмээр санагдаад идэв. Өөр нэг юм байгаа. Айгу сонирхолтой юм. Одоо Big 5 энэ ингэ явсан чинь situationist шүүмж гэдэг юм гараад ирсэн баггүй. Энэ болохоор хүмүүс
нөхцөл байдлаас хамаарат өөр зан төлөвтэй байдаг гэдэг юм. Одоо бүр зарим нэг нь бүр ийм туйлдаа өрөөд зан төлөв гэдэг нь байхгүй гэдэг юм ярих гад. Юу вэ гэсэн чи хүний үйлдэл гэдэг юм биш үү? Хүний үйлдэлийн шалтгаан чинь дотоод болон гадаад байж болно. Дотоод гэдэгт зан төлөв маань орчин. Зан төлөв юу вэ гэвэл тогтвортой надаа байж л үүдэг нэг юм зан чанар шүү дээ. Би хэрвээ ичимхий явах юм бол нэг нөхцөлд ичээд л байна. Ягаад гэсэн чинь нэг гаднаас намайг хичээх юм болоод байгаа да нэг чухал биш. Би дотроосоо ичимхий болохоор тэрийг хүлээж аваад ингэ хичээд юм гэсэн үг. Волтер Мишель гэдэг хүн байгаа. 70 он төлөө. Би юуны сэтгэл судлаар өгдөг гэсэн. Тэгж жагаад ном гаргадаг байхгүй юу? Ном гаргаад тэр үедээ хийгдсэн судалгаануудыг нэг эмхтгээд үзсэн чинь нэг юм тогтвортой хамаарал хийдэг юм байхгүй харамсан юм болоо. Бүр 20 хэдэн онд хийгдсэн туршилтыг бас юу яасан байгаа, ашигласан байгаа. Тэгсэн чинь үнэн чухал зан honesty гэх юм уу? Нэг юмыг нөхдөө туршиж үзсэн байгаа байхгүй юу? Бус гайцах нь уу, яах нь уу гэд. Тэгээ хэрвээ honest үнэн чухал гэдэг зам байгаа бол хүүхдүүд тоглож явахдаа бус гайцахгүй, дээрээс нь шалгалт өгж явахдаа бус гайцахгүй байх хэрэгтэй байсан. Тэгсэн чинь яг тоглож явахдаа булгайцсан нөхдүүд шалгалт өгж явахдаа булгайцахгүй, шалгалтын дээр булгайцсан нөхдүүд юун дээр тоглоомн дээр булгайцаа нэг юм юмнууд айгүйх гараад. Тэгээ энэ чинь хэрвээ сая глобал трейд гэдэг нэг ойлголт гарч ирж байгаа. Бүх нөхцөлд ямар орчин нөхцлөөс үл хамааран илэрч л байдаг. Тэгсэн чинь ийм глобал трейдүүд байхгүй болж тараад хүн нэг орчинд тодорхой зан чанар байгаа. Тэгэнгүүт эндээс чинь дагаад би гэр бүлийнхэнтэйгээ цуг байвал арай өөр ингээд эн чин орчин миний датсан нэг юм өөр юм байгаа шүү дээ. Гэр бүлийнхэнтэйгээ арай өөрөөр хандаж болно. Ажил дээр дахиад арай өөр нэг юм зан чанар маань илүү тодорхойд байж болно. Гих мэтчлээ ингээл гэрийнхнийгээ хуурал ажлынхнаа хуурахгүй те ийм эсвэл гэрийнхэндээ хуурлал ажлынхандаа хуурахгүй мөрлөхгүй. Ийм тийм янз бүрээр байж болоод байгаа байхгүй. Тэгээ ажил дээр байхаараа би нэг юм жинхэнэ би биш болох гээд байгаа юм шиг те. Энэ бол худлаа зүгээр эн чинь миний л нэг хэсэг би эцэст нь ажлынхныгаа яаж хүлээж авч ийн энүүнд яаж хариу үзүүлвэл зохистой вэ өөрийгөө хязгаарлуул зүгээр үү хязгаарлахгүй бол зүгээр үү гэдгээрээ шийдвэр гаргаад би шийдвэр гаргаж байгаа хэрэг тий миний л хариулт болохгүй жинхэнэ би ялгаагүй мөн гэрийнхэнтэйгээ би өөрийгөө сул тавиул болчдсан байна гэд ингээ мэдчихэж байгаа сул тавил намайг нэг тийм сүргээр хүлээж авахгүйг нь би мэдчихэж байгаа итгэж байгаа тэгэхээр янз бүрийн арай сүрэг талуудаа ингээд хязгаарлахгүй гаргаж чаддаг байхгүй тий. Тэглээгээд эн чинь бас л жинхэнэ би зүгээр шууд төрсөн сэтгэлдлээ тэр даруй илэрхийлхийг жинхэнэ бигээ илэрхийлж яах гэвэл энэ маш асуудалтай гэж л харах. За ситүэйшнизм дээр тэгээ яг айгүй олон туршилттай юм уу? Жишээ нь тусч зан гэдэг юм үнэхээр хүний дотор үед юм уу? Эсвэл хүн нөхцөл байдлаас хамаарал тусч үйлдэл хийгээд идэм юм уу? Гэл ингээ харангуут хүмүүс ингээ яарж байгаа нөхцөлд авах юм бол замд нь хүн тусламжгүйгаа тэжэвэл тэрийг тоохгүй ингээ туслахгүй явчаад идэг. Энд ч бүр яаж ч нөгөө тусч мусч гэдэг юун дээр те ингээд тест бүглөө тусч зам өндөр гэсэн байсан ч туслахгүй явах гад идэг. Эсвэргээрээ ерөн ийм тусч зам баг гэжсэн чи яарахгүй байгаа үедээ туслах магадлал нь хамаагүй өндөр байгаа тоххой. Гэх мэтчлэн тэгээд ерөн Big 5-ийн үзүүлэлтүүд чинь юм хүний дотор байгаа юм бодтой илэрхийлдэггүй зүгээр л юу болох гээд байна. Наад зан чанар гэдэг юм чинь цэвэр орчин нөхцлөөс хамаардаг юм хүний үйлдэл гэдэг бүр ийм эсрэг юм гараад ирсэн. Энийгээ дундууран дахиад нийлүүлж аваад үгүй ээ хүн нөхцөл байдлыг хүлээж аваад энийг ямар нөхцөл байдал гэдгийг толгой дотор боловсруулад нэг утга оноогоод тэгэнгүүт объективли өөр харагдаж болох нөхцлүүдийг яг ижил юм шигээр толгой дотор утга оноцоор тэнцээ чин зам төлөвийн үүднээс юм хариу үзүүлж байна гэдэг ч юм уу ийм загвар гаргаад капс гэдэг загвар магвар гаргаад Big 5 чинь одоо зүгээр л юу исэн шүү дээ тий хуучин үгсийн сангаас тэмдэг нэрүү цуглуулаад чухлыг нь түүж аваад хүчин зүйлийн шинжилгээ статистикаар гаргаад эднэрийн сайн юм байна гэж нэг юм гаргацсан байсан аюу аргууд сулгуу тэгсэн одоо Big 5 чинь дараагийн шатанд ороод хөвөл трейд теори гэдэг юм болсон энэ яаж юм гэхээр Big 5-ын зан чанаруудын ард байгаа энэ хүний тайлбар хийх механизм биологийн өгөгдөл суурмөр ягаад ийм зан чанарууд илэрхийлээд байгаа гэдгийг тайлбарласан шинэ ийм загвар боловсруулад явж байгаа гэдэг ч юм уу тийм зөндөө юм байна. Харин ч эсвэргээрээ зарим үед баг зүүхгүй байх чинь өөрөө хүн аюу эрүүл бусаар өнгөлүүлж болох гэдэг байхгүй би ингээд тийм ямар ч үед баг зүүхгүй нөхдүүд одоо
одоо common sense үү мэдрэмж үү хараа ингээл амар бүтүүлэг хаасаагүй унгаж мунгаал тий. Эсвэл ингээл хүмүүнээс зөвшөөрөл авахгүй хүссэн юм ингээл хүний юм аваал тий. Ямар ч хязгаарлалтгүй байх чинь ерөөсөө эрүүл хүний шинж биш байгаа байхгүй тий. Хэрвээ бид нарын түрүүчийн логикоор харсан бол саяных чи ерөөсөө баг зүгээгүй бүх хүслээ чөлөөтөө тавиад тий яг юм. Яг нэг тийм энэ чинь бол тий дарагдсан хүсэлгүй юу ч байсан ингээ тэгэнгүүт хүмүүс тэрийг тавьчихгүй энэ хүн чинь өөрөө ч амьдрал нь бүтэхгүй нийгэмд ингээд нэг урагшлна гэдэг хэцүү нэг тийм одоо тэгээ шуудхан хэлэхэд бол хүмүүс шууд гадуурхаж эхэлнэ шууд гадуурхаж эхэлнэ тий. Яг хөө тэгээ бичлэг хийгээ хүмүүс юм бахаар хөөхөн байна өөрийнхөө юмаа гэдэг ч юм юм яригдаалгаалтай гэхдээ тэгэл цуг байх бол хэцүү л байх болов гэж бодод. Тэгээд зөв үедээ зөкстой юм баг хийдэг байгаа юм ба зүг. Тэгээ яг хөө тэр бүр нийтийн тэр чинь хүн бол ерөөсөө юм багны цаана баг л байдаг гэж ярьдаг гэдэг байна. Жинхэнэ цаана жинхэнэ нүүр байхгүй. Баг байна өөр нэг баг байна хүнд зөвхөн баг л байна. Тэгээд би бол багнуудын цогц. Ааха. Яг одоо баг гэдэг тэгэнгүүт хүмүүс шууд ер нь бол айгүй сөргөөр ойлгож ер нь тайлбарладаг шүү дээ. Энэ ёстой муухай багтаа байж гэдэг юм уу те. Тэгтэл эн чинь яг одоо сэтгэл зүйн ингээд хүний одоо механизм те өвнөгөөрөө байх юм бол байх л зүйл харин түүнийгээ нөгөө түрүү хэл жишээ авч ярьдаг шиг хортой байлгаад байна уу үгүй юу нөгөө багууд маань хитрхи олон болчоод би даад завшгүй болоод зөрчилтэй болоод энэ үгүй юу л гэдгээ анзаарах хэрэгтэй гэдэг юу ахна штэ би одоо өнөөдрийн подкастаар бас төгсгөлд нь хэлнэ айгүйх нөгөө зөвл гэж бодсон нэг л зүйлийгээ чин өнөжээр зөвл гэж бодоод юм гажууд танин мэдгэн хувьд гажуу талтайгаар ингэж бодсон сэтгэх маань биднэрт бас айгүй хортой байдгаа л гэдгийг энэ бүх ярианаас бүр айгүйх ингээл ойлгож ийн л да. За саяны ингээ яриан дээр толгуурлаа бас нэг ингээд нэг хүмүүсээс ирсэн нэг асуулт байна л да. За хүмүүс ингээд чиний зааш болохгүй байх гэж найз нөхдөд хэлдэг ч юм уу. За гэр бүл олцохоор гэр бүлийнхэндээ хэлдэг те. За тэгээ маргаан зөрчлөө бас нэг шалтгаан нэнэдэг. Чи ийм зан ааш гаргаад иддэг болохоор надад ингэж хандаад иддэг болохоор би уурлаад байгаамаа гомдоод байгаамаа ч гэдэг юм. За эсвэл зарим хүмүүс маань мэдээж нөгөө хайртай л учраас тэр хүнийхээ зан ашиг би өөрчлөнө гэж ингэ боддог. За тэгээ үүн дээр бас хүмүүс за хүний зан ашиг өөрчлөгдөж болно те татаал авах хэрэгтэй ч гэдэг юм уу. Зарим нь л өөрчлөгдөхгүй гэж ярьдаг. Тэр ер нь хүний зан ашиг өөрчлөнө гэх нь хэр боломжтой зүйл вэ? Ойр тойрных нь хүмүүс ч юм уу. Ямар зан чанараас шалтгааллах юм бас гарах гадах шиг байна. Жишээ нь бүр энэ айгүй нөгөө түрүүчийн физиологи сургалтын интроверт, экстраверт, невротизм энтер гэдэг юмнууд байна шүү дээ. Эднэрийг шууд тэр цаад механизмын өөрчлөлт гэдэг бол хэцүү шүү дээ. Тэгэхээр илэрх байдлын арай эрүүл болгодог ч юм уу. Янз бүрийн ийм сөрөг байдлаар илэрхээд байж болно. Хараа ийм экстраверт нөгөө цочрол авах гал болохгүй юм хийгээл ингээл өөртөө аюултай ч юм уу те эргэн тойр тэгээд байж болно. Тэгэнгүүт яг энийг нь нөгөө цочрол авах хэрэгцээг нь аюултай юмнаас болиулаад арай өөр нэг тийм юмнуудаар солих байдаг ч юм уу те ийм арга ашиглах боломж яг гарах гад байгаа. Гэхдээ суурь зан чанар нь бол хэмдээл гэсэн үг шүү дээ. Тэр бол ер нь өөрчлөгдөхөд их л хэцүү. Зарим нь бол боломжгүй ч юм уу гэж бодогдож байгаа. Зарим нэг зан чанар бол хавцангуй өөрчлөгдөж хэрвээ хүн хичээх юм бол дахиад тогтвортой тодорхой нөгөө орчин нь зөв орчин нь бүрдэж чадах юм бол өөрчлөгддөг юмнууд байгаа. Яг нэг юм нэг замбраагүй хүн эмх замбраатай болсон тохиолдлууд ч байна. Эсвэл айгүй юм шийдмэг биш байгаад идэг хүн гинт огцом амьдралт нь үйл явдал тохиолдоод огцом шийдмэг болсон ч байж болно. Айгүй нэг тийм мэдрэмжгүй юм шиг хүн ингэж хичээж яваад хамаагүй юм нэг мэдрэмжтэй юм шиг янз бүрийн одоо наандаж бид нэр DQ хөгжүүлэх дасгалууд байна шүү дээ. Тийм дасгалууд тогтвортойгоор хийгээл ингэж яваадах юм бол өргөжлөгдөж болохоор ер нь цан төлийг нэг талаараа булчинтай адилтгаж болмоор орлого юм л да тий. Батаад ингээд юм хийгээд байвал эн чинь булчин янз бүрээр бид нэр хэлбэржүүлж болно. Гэхдээ эн чинь нэг хязгаартай хүний биеийн онцлогоос хамаарат хэр булчинтай болох үгүй юу гэдэг нь бас нэг хэр удаан дасгал хийж яж болох юм ялгаанууд тодорхой хэмжээнд бол үргэлжлэлт гарч болно. Гэхдээ хоёр талаас айгүй хүчин чармаалт. Тэгээ нөгөө талаас нөгөө хүн нэг юм өөрчлөгдөх хүсэл гэдэг ч юм уу тийм юм айгүй хэрэгтэй л баг.
Тэгээ энэ ч нэ зогцохгүй байвал үнэгээ боломжгүй. Шахах гэх юм уу. За юутай ч маш хэцүү. За зан төлөв эмгэгтэй хүмүүс гэдэг байдаг. Гэхдээ энэ чинь зан төлөв эмгэг өөрөө жоохон асуудалтай болох л та. Бидний зүгээр л амьдрахад гараад байгаа асуудлыг эмгэг гэж үзээд байна гэж шүмжилдэг хүмүүс байгаа. За юутай ч зан төлөвийн эмгэггүүд гэдэг юм бол бүр юм суур шинжтэй. Тэгээ янз бүрийн заслуудаар нөлөө авахд хэцүү. Давтагдаал буцаал гарч ирээд идэг эмгэгийн төрөлхөө тооцчдаг байхгүй юу. Тэгээд маш удаан хугацааны туршид засал хийж нөгөө хүмүүсийг юу яадаг. Өөрчилдөг. Гэхдээ энэ өөрчилж байгаа гэдэг нь одоо айгүй юм тогтургүй юм хүн байлаа шүү дээ. Энийг ерөөсөө юу болгох чинь гэсэн үг биш. Амар тогтвортой хүн болгож өөрөөр гэж ерөөсөө байхгүй. Зүгээр энэ тогтворгүй байдал нь маш эрүүл бусаар өөрт нь бусад хүмүүст нь хортой амьдралт нь нэм сэтгэл ханамжийн айгүй бууруулаад зовлон мэдрүүлэл янз бүрийн суурах ажиллах чадварыг бууруулаад хор болоод байгаа тийм шинж тэмдгүүдээр илэрээд байгаа байхгүй тий. Эднэрийг нь алга болгоод дахиад ийм юмнуудтайгаа орооцолдохгүй байхад нь ингэж нэг тусалж өгвөл тогтворгүй хэвээрэл үлдэнэ гэсэн үг. Тэгэхээр одоо харилцаанд ч гэсэн нэг хүн нь нөгөө хүнийх ийм суур нэлээд өөрчлөгдөхгүй тогтворгүй байдал байдаг ч юм уу амар ийм экстра эрд зам байдаг ч юм уу тий санал нийлэхгүй байгаа тийм юм хэвээр нь үлдээж болно. Хамгийн гол нь энэ зан чанарын чинь зарим нэг хэсэг нь л хамгийн гол асуудлуудыг үүсгэж байгаа байхгүй тий тэр нэг асуудалтай цэгүүдээ барьж аваад энийг яаж хэвийн байдлаар асуудал баг үүсгэх байдлаар хувиргаж үйлчилж болох уу тэрийг нь өөр юм лөө чиглүүлж болох уу гэдэг дээрээ л ярил хичээвэл зүгээр. Хоёрдугаард нөгөө нэг юм өөрчлөгдөх ёстой хүн болцоо таарад байгаа хүн чинь бас жоохон нэг юм ухамсартай байгаад за энэдээс болж үнэхээр юм нэг асуудал үүсэдэ шүү. Нэгэнт харилцаа юм чи айл нь хүчин чармайлт гаргах хэрэгтэй шүү дээ. Тэгээ хоёр талаасаа нэг юм хүчин чармайлт гаргах хийж болно юм чинь тэгэхгүй намайг байгаагаар минь хүлээж авах байгаагаар минь хайрлсангүй хайр нөхцөлгүй гэх юм бол энэ чинь айгүй асуудалтай. Угаасаа хайр нөхцөлгүй байх гэхээр бас амар хийсвэр идеал юм байгаа байхгүй. Би юу нь ягаад хариулж байгаа эхнээсээ тодорхой нэг юм надад таалагдаад хайр гэдэг юм үсэж байгаа үстэй тий. Ямар нэг байдлаар зүгээр юм нөгөө хүний эн чин давхар энэ дунд таалагдаад нөгөө хүнийхээ сайн сайхан байдлыг бодож байгаа үед эн чин яг хайр болоод байгаа. Тэрнээс нөгөө хүний сайн сайхныг бодохгүй зүгээр ингээд надад таалагдсанаар ингээд зүйл эн чин нэг ашиг конжоны төлөв ашиглаж байгаа байдал болж тарах гэдэг шүү дээ. Энэ хоёрыг ялгах хэрэгтэй. Тэгсэн ч гэсэн хайр бол нөхцөлтэй л гэж тарах гэдэг гэх юм уу тий. Нэг юм нь таалагдсан болол би татагдаал аяндаа тэр үнийг боддог болж байгаа юм шүү дээ тий. Тэгээ ийм юм чинь хүчин чармайлтаа гаргаад тэр асуудалтай талуудаа өөрчлөх гэж үзэх хэрэгтэй. Тэгэхгүй бол тэр хүн чармайлт гаргахгүй бол мянга нөлөөлөд маш хэцүү шүү дээ. Бүр ийм амар зохиомл орчинд оруулаад ингээл 9 шидийн юм болоод ингээд байгаа. Тэгээ хүрээлч гэсэн хүнийг айгүй хөрчилдөг. Жохон хүрээл ингээл солигдоод удаан бахад хүн чинь хувьсаал шалгандаа гэдэг ч юм уу тий. Харин яалтгүй одоо яг хосуудын харилцаан дээр за найз нөхдөр ч гэсэн иймэрхүү тохиолдлуудыг бас сонсч ирсэн л та. Тэнгүүт нөө өөрчлөе энэ л болохгүй байх гэд нэг юмыг харсан хүн бол өөрчлөе л гэсэн нүдэрээ ингээ хараад идэг. Гэтэл нөгөө хүн тэрүүнийг энэ өөрчлөлчхөөр зан чанар ч юм уу те би эсвэл эндээ анхаарахгүй болохгүй гэж хараагүй гэж болох байгаад байгаа байхгүй. Гэтэл нөгөө хүн нь те хайртай хүний мэдээж гомдохгүй бол тийм би өөрчлөгднө би ингэнэ гэл нэг тайвшруулах зүйлсийг бол хэлээд идэг. Гэтэл яг үндэ үйлдэл хийж байгаа жигнэсээ ухамсарлаад байгаа юм бол байхгүй. Тэрийг яг олж харах их л хэцүү байгаад байгаа юм л да. Тэгээ өөрчлөгдөе гэсэн ч айгүй энэ чинь тухгүй санагдана нэг л болж өгөхгүй учраас юм болохгүй тийм юмнаас холдохгүй нэг юм тийм болохоор маш их хүчин чармайлт шаарддаг үсээгүй шаарддаг болж байгаа. Ялтгүй харилцаан дээр маш их түгээмэл гардаг нэг юм зүйл байна. За тэгээд хоёлын өнөөдрийн ярилцж байгаа одоо энэ цаг маань бас нэлээд дуусах төгсөж байна. Төгсгөлд нь би нэг ийм зүйл асуумаар байна л да. Одоо өнөөдрийн ярилцж байгаа сэдв маань хүмүүс яг өөрийнхөө сэтгэл зүг ажиглах, анзаарахт нь туслах юм цуврал дугааруудын маань одоо эхлэн байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс нэг ийм нийтлэг зүйлээдэг. Өөрийнхөө одоо жишээ нь амархан уйлждаг хүн байлаа гэж бодъё. Гэтэл зарим хүмүүсийн хувьд бол
өөрийнхөө сэтгэлийг те ингээд сайхан уудалцдаг хүн юм байна гэж хөнгөлдөг те. Ингэдэм байна гэж сайхан харангуут зарим чи одоо яасан амарх вэ л те. Юм л олвилж ах гэж шүүмжлэн. Гэтэл ингээл нэг занч нарын нэг хүмүүс сайнаар яриад нэг хүмүүс сөргөөр яриад ингээд ангууд өөрөө өөрийнхөө зан чанарт өөрөө өөрийнхөө бие рүү хүмүүс айгүйх ингээд шүүмжлэл оруулж ирээд идэг. Би ёстой арчаагүй ингэдэг. Би ёстой сэтгэлийн хатгүй ч гэдэг юм те. Гэхдээ бас өөрийнхөө хэн гэдгийг мэдээд тэрүүгээрээ тав тухтай баймаар байдаг. Тэр хүмүүс яг энэ тал дээр ер нь юу гэж ингэж хэлмээр байна вэ? Өөрийгөө тэр таних, өөрийнхөө сэтгэл зүг ажиглах тэр алхмаа яаж хийгмээр байна? Хүмүүсийн нөлөөнд бас юуг нь хүлээж авах юм, юуг нь хүлээж авахгүй байх юм. Үгүй яг тэгэл дахиад нөгөө бодиттой талтай нийцж гэнэ үгүй юу? Зарим хүн айгүй үндэслэлгүйгээр нэх уйлаг багтч уйлан хавна гэж хэллээдэж болохоор байгаа байхгүй тий. Тэгээд хизээ ирүүл байна, хизээ ер нь хэрэг хортой байна гэдэг юм ал. Тэгээ энэ хүний шүмж хэрэг бодтой байна гэдгээ жоохон эргцүүлж үзэх гэх юм уу тий. Тэгээ яг ямар ч хүн ер нь сөрөг юм сонсохдоо тодорхой хэмжээнд сөргөөр мэдээж хүлээж авна л та тий. Тэрэндээ хит байр тэгээ хит рационал болол бүгдийг бодож үзэх гээд тахаар бас айгүй асуудалтай. Одоо өөрийгөө мэддэг гээл байгаа чинь нэг бол нэг юм давуу талуудаа мэдээ тэрэн дээрээ юм нэг илүү тэлэх маягтай ч юм уу тийм тоглолт их гэдэг. Нэг бол сул талуудаа мэдж байгаа жоохон ингээд хязгаарлах маягтай юм хийх гээд байгаа шүү дээ. Ер нь айл ал эцсийн зорилго нь тэр хоёр байна. Энэ нь төрхийн тулд юу их вэ гэхээр сэтгэл зүйн тестүүд тус болтго л доо. Гэхдээ энийг ойлгодог болтлоо бас жоохон чармайлт шаарднаа. За заавал тест мест байхгүйгээр хүмүүс өөрийнхөө талаар аягүй сайн мэддэг л дээ. Би лав тэгж бодоод. Хүмүүс ер нь бол өөрийнхөө талаар аягүй сайн мэддэг. Гол нь тэрийг нэг юм цэгцтэй схемд оруулаад яг ийм гоё цэгцтэй болгож харах чинь асуудалтай байгаад. Ингээд нэг өрөөнд ном амар замбраагүй ингээд шидсэн байна. Хаана юу байгаа? Ер нь ямар номнууд байгаагаа мэдээд байгаа. Яг хаанаас алийг нь харах хүлээ, яах хүлээ ингээд ангилж мэнгэлэх гэхээр болохгүй болчихж байгаатай адилхан. Хүн ер нь би ингэдэг гэдгийг мэдчихдэг. Яг би ийм хүндээ гэд илэрхийлэх гэхээр болохгүй. Дээрээс нь өөрийнхөө талаар энэ нэг мэдж байгаа нь зүгээр баримжаа шинжтэй байх гэдэг байхгүй. Тэгээ энэ баримжаагаа яг бодтой тал дээр ашиглаад ингүүл ингэн гэдэг юм а бодох гэхээр тэр нь жоохон болох ч юм уу те нэг л учруу алдахгүй замбраагүй болох гэдэг. Сэтгэл судлалын тестнүүд хүнд юу хийж өгдөг вэ гэхээр энийг нь айгуу зэгцлээд өгчдөг байхгүй. Харилцааны хүрээндээ та юм байна. Өөрийн хяналтын хүрээнд юм байна. Стресстэй харилцагтай нэг юм байна гэдэг ч юм уу тий. За тэгээ энэ чинээс хамгийн тод дэлгэрдэг юмнуудаа яг мэдээд авчна. Тэр чинь нэг юм хамгийн давуу байж болох миний хамгийн сул янз бүрийн юм асуудалд ороод идэг байж болох юмнууд нь айгүй тодорхой гараад ирнэ. Уул нь ойлгочих юм бол. Тэгэл за ийм асуудлууд надад гарах гад идэм байна. Тийм бол хүмүүсээс ирж байгаа шүмж чинь юу нэмтэл илүү холбоотой авах гад идэг байхгүй. Тим шүмжүүд бол бодтой байна. Тодорхой хэмжээнд би ийм шүмжүүдийг тэ нэг юм сөргөөр шин бодтой гэдгээр нь хүлээгээд авчи. Энэ үедээ стресстэй гэдээвэл нэгээ яаж хүлээж авах вэ? Давхар энийг засах жижиг техникүүд юу вэ? Энэ нь түргээд байгаа өдөр тутмын амьдралын жижиг нөхцлүүд маань юу вэ? Нэг тиймэрхүү юмнуудаа бодож үзээд айгу жижигхэн өөрчлөлт гаргахад тэд нэр ер нь явж айгу том өөрчлөлтүүд гаргадаг. Тэгээд сэтгэл зүйн зөвлөгөөч гэсэн ер нь айгу жижиг юм дээр ингээд анхаарат байгаа юм шиг л хүмүүс санагдчихэж магадгүй. Гэхдээ жижиг юмнууд бол хугацаанд айгу чухал юмнууд байдаг шүү гэдгийг хэлвэл зүгээр юм аа. За тэгэхээр өнөөдрийн подкастаас маань нэвтрүүлгээс маань хүмүүс маш их зүйлийг авсан байх гэж бодож байна. Одоо тэгэл сая ингээд хэлж штт те. Нөгөө сэтгэл зүйн ингээд тестүүд сэтгэл судлаачдын өгдөг юм бол тэр замраагүй байгаа зүйлсийг зэгцлэх гэж тусалдгаа гэд. Би бас заримдаа тэгж боддоггүй хүмүүс өөрийгөө нэх мэдэхгүй байна гэж их ховор байхаа. Ер нь л хүн өөрийгөө за би хурдан уралдаг да. За би хүмүүст ер нь тийм ааш гаргацдаг да. За би нэг юм хэтрүүлэх гээд бодох гээд иддэг даач гэдэг юм ингээ мэддэг. Харин ийм тестүүд хийгээд эсвэл би хэмбэ гэдэг тэр аяллаа ингээд хийгээд байгаа маань
нөгөө таамагласан зүйлсээ илүү батлах гээд өөртөө яг тийм байж тээ гэж мэдэж авах гал тийм аялал нөгөө өөртөө хийдэг санагддаг. Гэтэ энэ аялал бол хэрэггүй зүйл биш, мэдээж хэрэгтэй зүйл, маш чухал. Та өөртөө анхаарал хандуулж, сэтгэл зүйтэй анхаарж байгааг энэ л одоо илэрхийлэх гэж бодож байна. Тийм, тестийн айгуу давуу тал нь биднэрт энэ мэдгүйсэн за баримжаагаар л мэдчихсэн юмыг тоогоор илэрхийлж байгаа байхгүй юу. Тэгээ энэ хэмжиж болно гэдэг чинь маш том давуу тал. Хараа зүгээр халуун гэж хэлэх, тэдэн химийн халуун гэж хэлэх чинь айгуу ялгаатай. Энэтэй адилхан зүгээр л энэ ер нь нэг нийтч маягийн үндэ гэдэг чинь тэгээ нийт чинь зэрэг нь дотроо янз бүр байгаа шүү дээ. Тэгээ энийг чинь тест хэмжээтэй гаргаад ирэхээр айгуу давуу тал болж байгаа. Өөрийнхөө талаар нэг юм тодорхой харьцуулалт хийж ингэж харах. Тэгээ хэрвээ янз бүрийн нөгөө статистик тоо баримттай ажилтдаг гэдэг ч юм уу тий санхүү манхүүгийн хүмүүс ивэл ийм тоо үзүүлэлт ямар чухал гэдгийг мэдэх баха. Тэгээ тестүүд ч ер нь тийм тоол гаргаж өгч байгаа. Гоё ангилж өгч байгаа. Тэгэхээр бас нөгөө нэвтрүүлэг подкастынхаа төгсгөлд ингэж хэлмээр байна л да. Хүн өөрийнхөө сэтгэл зүг анзаарах гал ажиллах гал нөгөө өөртөө танилцах гал аялал хийгээд явдаг шүү дээ. Гэтэ мэдээж одоо та яг тийм эсвэл үгүй гэж ингээ хэлчихвэл мэдээж амархан тодорхой олчвол танд бас амархан гоё байна. Гэхдээ өөртөө танилцах энэ аялал чинь өөрийнхөө сэтгэл зүг анзаарах чинь танаас бас их хичээл зүтгэл шаардна. Ганцхан зөв гэсэн юм аа битгий хараад байгаарэ. Энд чинь маш олон нөлөөлөх хүчин зүйлтэй, маш олон зүйлсийн үр дүнд өнөөдөр та бий болж гин цаашдаа бас яах вэ гэдгээ шийдэх гэж байгаа гэдгээ хараасаа гэж бодож байна. За тэгээ өнөөдрийн подкаст нэвтрүүлэгт маань урилгын маань авч ирсэнд маш их баярлалаа. Би бүр хүмүүсийг те бичиж тэмдэглэдэг зүйл байдаг бол түүнийгээ гаргаж жагаад бүр дахиад сонсоосэй гэж хүсэж байна. Тэгээд таны цаашдын ажилд амжилт хүсье. Баярлалаа. Тархины бодлоос нэвтрүүлэг подкастын энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Дахин сануулхад та Хэмнэлт радио 91.7 болон тархины халаас хуудасуудаар сар бүрийн 15:30-нд шинэ дугааруудыг маань хүлээн авч сонсоорой. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.